Ивентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Ивентлэгч Men's Cave Barbershop. Итэрлиг чанараар Asahi. Ивентлэгч 24/7 идэх майргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч хүссэн хүүзээ Cool Kicks. Хамтран ажиллагч Todd Gilels TG Sport. Цэрэж буйдах яаж өрсөн юм бэ? Тэгсэл тэгэл гарцгүй аранд нь хийж байгаа л ярлаа шүү дээ. Шаад өөр юм ярьж байгаа. Буйдаахыг ер нь орог хүмүүс буйдаах орохгүй хаа л гэж бодож байсан баг те. Арай бас орохгүй хаа л гэж бодож байсан. Гэтэл цэвлээ бол бас чадлаа шүү дээ. Тэгээд Ирэхээс өөр аргагүй болтлоо. Амар мэрэгчлээ дэвшиг ярьж байгаа. Зүгээр шүү дээ хаа наа чи ямар ч асуудал байхгүй. Та зүгээр тэгээд сагсчээр 2 цаг ярахад айгүй багаад байхгүй. Хүмүүс орчод ийм хурдан дуусчдаг юм уу жочж байгаа юм чинь. угаалт энэ тэр угаалт гэдэг. Тэгж байгаа ороод ирсэн тэр. Та чигээд янзлж манзалт юм аас тэгээд гэсэн чинь хоёр нь зэрэггүй шүү дээ гэсэн чинь нэг нь тэндээс зүгээр импликшн катлаад ажиллаад хасч масаа тэгээ явчихна гэдэг. Сэтгэл дэвтэлтэй. Дэвтэлт бол янз юм өстэй. Тэгээд одоо яг энэ дугаарыг бол ер нь металлын ч гэлтгөө ер нь одоо энэ Монголын яг сүүлийн жил нэг саксыг амар идэвхтэй үзэж байгаа бүх хүмүүс амар сонирхол татсан дугаар авах гэж бодож байна. Ягаад тэгэхээр яг одоо металлын тэ багийн эзэн ингээд өөрөө оролцож байгаа учраас тэгээ ер нь бол тухайн багийг бол за саксан хүмүүс нарт бол бүгд амар сайн мэдж байгаа. Тэ одоо гол нь нэг энэ жил ч одоо ингээд 3 жил финалцсны араас бас ингээд энэ жил М лиг руу унчлаач гэдэг юм уу ингээд бас ингээд бла бла баах юм ярьж байгаа. Гэтэ би бол ингэж бодоод байгаа шүү дээ. Гайс. Тэр айгүй яг тэрийг мэдээж ярина тийм үү. Тэрний тухай яг юу болж яадаг гэдэг л ярих баг. Тэрнээс гадна зүгээр ер нь энэ дугаарыг бол амар гоё яг металлын амжилтуудыг илүү түлхүү ярьсан тий. Ер нь яг яаж ингээд Үүсэл 9 жилийн хугацаанд одоо нэг бүр ингээд хөгжлийн лигээс одоо спрайт ч одоо хөгжлийн лиг гэж явна үстэй тухай. тийм тухайд л хөгжлөлт. Яг тэндээс нь ингээ бүр хамгийн одоо том лигт нь 3 жил дараалал финалд хүртлээ яг гоё тийм баг болчихвч гэдэг юм. Тийм агуулгатай дугаар болох болов гэж харж байгаа. Тийм тэгээд хэдүүл болохоор яриагаа гоё юу яа л да. Ер нь яг энэ багийн нөгөө нэг үүсэл тий яг буйдаах бас яагаад сакс руу ороод ирсэн тий. Тэгээд нөгөө бүр яг баг магтаас нэг заалмал барьсан байгаа шүү дээ тий. Тэр мөрнээс бүр эхлээд одоо 9 одоо баг 10 жил те 10 жилийн өмнөх рүү ер нь авчил яаж. Гэхдээ одоо тэгээд би ч одоо 16 наснда л метр 98-тай өндөртэй хөвгт байлаа. Сүнгээ харахад одоо хууч нөгөө Октябрь Орион гэж байдаг 65 дахь сургууль толгойтой байдаг. Тэнд сурдаг байсан. Тэгээд Октябрь Шгшэваг гэж тэр үед байсан. Тэгээд улсын аварга болоод 10 жилийн хөвгт байхдаа улсын аварга болоод тэгээд Шгшэвагт одоо энэ гэрлээ огш гэдэг мэдгүй та нар одоо энэ гайлд ажилладаг та Монголын саксон. Сонсч ирсэн. Тийм гэрлээ дасалжуулагч гэдэг. Тэр дасалжуулагч багш намайг дуудаа тэгээд тэр одоо энэ хуучнаар бариатач болох гэж байдаг үстэй. Тэнд чинь Октябрь спорт хороо гэж байсан баглаа. Айгуу гоё заалмалтай. Төмөр зам юм уу? Төмөр зам одоо нөгөө баар мар байдаг та. Нэг шар барьны голт тий. Тийм. Тэнд урагдадах ч явах дуудагдаалтай хөөхт байсан. Тэгэл сакс тоглож байсан. Тэгэл яах вэ тэгээд амьдралын боломж олцоох юм уу манайч олон хөөхтэй айл байсан. Хатосны бодлоосаа 4-5 км-ийн зайтай айл байдаг байлаа. Бэлтгэл тараад гэлугаа явна. Тэгээд буцаад нөгөө толгоотод шүү дээ. Бариатач руу явна. Тэгэл ер нь бэлтгэл хийх нь жоохон хүндрэлтэй, амьдрал жоохон тиймэрхүү. Тэгэл саксыг өргөсөн. Уул нь бол тухайн үед бас гайгүй тоглож байсан баха. Метр 98-тай тэгээд төв дээр тоглодог. Тэгээд боломж олцоо болохгүй. Тэгэл саксыг орхиол. Тэгэл одоо би ч одоо нэг 3-4 үеийн тархун шүү дээ. Уул нь тэгээд тарах идэг хөөхт өгтө тарах идэг. Тэгээд
Дарахаар нөгөө динжимэнгийн цаг гэдэг юм лөө явдаг. Амьдралаа залгуулдаг тийм хөлт байлаа. Тэгэл яг одоо сакс бол мөнхийн дотор байгаа л байсан. Би сакс тоглосон бол одоо ямар төвшин тоглох байсан бол гоё байхсан бол залуу хүүхдийн сэтгэлгээгээр тэгэл бодоол байдаг. Тэг яг сакснаас холцоо олон жил тэгэл дуртай юм тэгэл яваал. Нэг удаа нэг автобусны дотор явж ирсэн 2 хүүхд. Өнөөдөр пеналийн тоглолт Монголд тэгэл яриад яваад байна. Тэг би нөгөө захаас тарж яваа. Дийл мэл өмссөн. Тэгээд тэрийг ярихлаа жоох хэцүү. Тэгээд юу яагаад тэр 2 хүүхдтэй ууш юун тоглолт болох гэж байна. Өнөөдөр ордон дээр одоо пеналийн тоглолт байлаа шүү дээ. Өө тийм үү. Тэгэл очиод үзтээ. Дээлтэй тэгээд мухарт ингээд суугаад. Одоо миний найзууд тань тоглоод байгаа. Тэгээд гараад спортын төвөөрнөөс толгой хүртэл алгасан. Тэгээд писакс тоглосон бол яхасан. Нөгөө юу лээ нөгөө амжилт байхгүй нөгөө захмах дээр чи амжилт юуч байхгүй. Саксны амжилт бас байхгүй. Тэгээд тэгээд тэр үе ч одоо 23 мөртөө 22 төснөөсөн. Тэгээд нэг ер нь тэгээд тэр нэс хаш тэгэл заа саксыг бол угаасаа ингээд болий. Ер нь гэхдээ би нэг сакс руу орондоо гэж бодлоо явуулсан. Тэгжээд одоогоос 10 жилийн өмнө шүү дээ. Энэ манай нөгөө давхраа гэдэг хүүхэд шүү дээ нөх. Тийм. Давхраа маань энэ хэдэн хүүхдүүд байна баядаахаа. Эдрийг нэг таньж харагдаж байна. Тэгэл очиад хасаж одоо энэ манай нууган баяр маяр энэ хэд маань үжсэн. Лагоо ирээдүйн зөрчлөлөөр хүүхдүүд гэл. Тэгэл энэ хэдтэйгээ нийлээл улсын аваргуудаар бол хойч мөр 3 4 улсын аваргад орсон баг шүү. 16 15 16 нэрээр орлоо. Нэг өөр нэрээр орлоо. Тэр биш. Тэнүү үлзэгээрээ л Тэгээ одоо энэ багийн ерөнхий өмслийн өнгөчн жир нэг тэрийг үрээд тэгэл цэгэр цагаантай хүүхдүүдтэй өнгөөсөө цэгэр цагаантайгаа явуулаад идэв. Тэгэл хүүхдүүдтэйгээ таараал. Тэгэл сакслоос дээр л төсөлт барсан да. Нэг улсын аварга аваад улсын аварга авсан чинь тэр мэдрэмж багаж өөрөө тоглоод авсан шиг гоё болоо. Тэгэл хүүхдүүдтэй хүн байх талаас нь ямар байх хэвтэй юм бэ? Би ч өөрөө нэг тийм ямар ч байсан нэг том биеэрээ ингээд хүмүүнд харахад байхгүй, өнгөрөөд байхгүй тийм хүмүүжлэр хүмүүцсэн. Тэгэл хүүхдүүдээс нэг тиймэрхүү болгочих юмсан. Өөрийнхөө хүмүүжлэр хүмүүжүүлчих юмсан. Гэтэл зарчим барайл яваал. Тэгэл нөгөө хүүхдүүдээ бас нэг тиймэрхүү айгуу зүгээр ах шүү, ингэдэг ах шүү. Тэгээд тийм биш хүүхдүүд нэгээд аясаараа ингээд нөгөөдд ч уурч чадахгүй ингээд өөрөөсөө ингээд идэг. Тэгэл манай анх бүрдэл. Тэгээд одооных шиг ингээд нэг дээдлийг мийг тийм том пенал наад юу тийм байхгүй шүү дээ. Яаж гоё сакс тоглох уу? Яагууд энэ хүүхдүүдийг юм гоё төвшин төлөв болгох уу? Нийгэмд одоо өөрийгөө ялаад сурцсан 15 хүүхэдтэй болчихсон, 30 хүүхэдтэй болчихсон. Тэрнээс тэнүү үлзэг компани хэзээс дээр саксыг одоо сая би бас нэг жоохон шүүмжлүүлээд би саксыг юу бизнес гэж хардгуу мартгүй гэдээ яриулсан чинь хүмүүс аяг шүүмжчлээ худаа модлагаасаа тэглээ мэглээ тэргээл ер нь бол тийм шүү дээ би бол тэгж боддгоо зүгээр нийгэмд нэг 15 30 40 хүүхэд нэг 2 баг байх юм бол 30 хүүхэд тэрийг дагсан 3000 хүүхдүүд зөв сэтгэлгээтэй өөрийгөө ялдаг болчиход ер нь бол амьдрал дээр тэгээд хүн өөрийгөө ялаа сурчвал тэгээд бусд бүх юм бол амархан болно гэж би боддог. Тэгчээсээ тэгж боддیں۔ Тэгээд саксанд хөрөнгө оруулалт манай компани бич нэг мандагтай яагаад байгаа юм бэхгүй одоо миний арт чинь байгаа нэг манай компани залуучууд байна, хамт олон байна. Тэд нар бол ингээд саксанд эрүүл төсөлтөд орцоосон. Тэгээд энэ саксууд тэгээд сая цэвдэ надад мөр яадгүй таа. Үгүй надад боддоос ямар ч гоё юм нэг гоё харагддаг. Гэтэ яг найз нөхцөнд өмөр өгдөг хүмүүс байж л. Тэний он тэр нэг өндөр хүүхд явчлаа ханаас нөгөө шинэ юу хаашаа явчих. Хаанхан ямар амтан гараад ирв. Тэр хүлээ бодсон. Мөр шинжиж байгаа юм шиг баслаа. Ташаа өндөр салтаа ууж өдр гэлээ. Юу ч ярэ намарын дотор чи цаашаа нэг хүүхд хараад алхаа явж байгаа чинь ямар юу яваадгүй гэдэг албаар дунаг үчиж харахлаа. Танихгүй хүүхд байх юм бол албаа таньдаг царил сайн ахын өнтер гэдэг яриа барь өдж байгаа яаж хийж байгаа өөр юм болох юмсан. Тийм шодог бодлоо тийм хүүхдүүдийг харахлаа. Тэгээд юу яадаг тоо. Тиймэрхүү Тэ юу 98-тэй байсан биш тий.
Ерөөсөө за удаахыг өндөр гэдэг нь бол мэднэ л дээ тий. Гэхдээ ерөөсөө 98 гэдгийг бол өнөөдөр сонсож байгаа байхгүй. 98 чи одоо Майкл Жорданы л өндөр шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр чи бас л амар өндөр байсан байгаа байхгүй. Тэгээд мэдгүй яг нэг удаахыг нөгөө бид чи анхнараас бол сонсч л байсан л доо. Нөгөө удаах юм одоо ах гараад ирвэ ингээд цагсанд ороод ирвэл ингээл асуугаал ингээл явж байхад чинь ер нь бол өөрөө тоглодог гэсэн маа сайн ш тоглодог гэсэн. Тэгээд хөндөрцөн байж байгаа сүүлд нэг босч орж ирсэн гэдэг бол би бол сонсч ирсэн маа цэвлээ яаж исэн юм бол хийг шилтийн олимп дэлхийн хашаа аврах Тэний үлзий гэж явж байгаа сүүлд нэг 21 аймгийн лиг мэг эхлэхэд чинь тэний үлзий орж ирэх чинь уулын бодох гэж сонсоход арангайхан билэн шүү дээ тийм үү? Тийм шүү дээ би ч арангаа хайрхны гаралтай. Тэнгүүд нөгөө нийгэм нутгаас чинь 2 баг байж болохгүй гингүүт үүр ангаагүй. Тэ. Тэр үуч нөгөө багийн тоглогчдын хэдэн өвн тэр аймагаас гаралтай. Тэр чинь манай чинь тэр үуч цирка Д2 маань үүр хангаа гаралтай. Тэгэл хамгийн ойрхон үүр хангаа юм байна. Үүр хангаа гэж сонгочихоо. Тэгэл үүр хангаа гэж өсөв. Тэ. Тэрээс үүр хангаад ямар ч хамаагүй. Үүр хангаад ямар ч хамаагүй. Би ч өөрөө харангаа байна шүү дээ. Яг хангаагаар нь Хангаад бол хангаад Тэр нөгөө тэр чинь бас нэг тийм журам байсан баг. Тэр нөгөө тэр аймгийн нэг гаралтай тэр гаралтай байдаг. Мань донд говьгээ ордог шиг л. Тэр 3 хүн байх хэвээр тэргээд 2 нугаад нэг хүүхдийн тэр Эрдэнэттэй очсон хэм блэ тэр хүүхдийг гуйж багтаа тоглож тэгээд 3 болвол тэгээд тэр чи өөр хангаа гэж тоглосон. Гэтэ бас тэр үед ч бас тэгээд 21 аймгийн лиг чинь тэгэл арангаад л даруулаад байсан болохоос ш тэгээд нутагтаа л даруулаад байсан тэгээд бас хаз хоёр жил бас гайг өтсөн ш. Тэр нэг нөгөө юу надад амар гойд санагдсан юм нь яг тэр нөгөө агар спорт центр ингээл ашиглалтанд ороод тэгэл 21 аймгийн лиг болж исэн чинь ингээл талбай дээр нь очиж тоглолоо тий. Тэгээд тэгсэн чинь тэр өнгө үзэмжч гэсэн одоо тухайн үеийн бараг UG шиг л мэдрэмж өгч байгаа байхгүй манайс ингээл нэг юм цоо шин зааланд тэгэл камер мамер яж хат нөгөө ер нь бас нэлээд бас цогцоор шийдэх гэж үзсэн тийм одоо ордон байгаа байхгүй агаар чинь тэгэнгүүт чинь нөгөө юуны бараг би бол тэгсэн одоо ордон дээр чинь бас нөгөө арталт нэг камер мамер яг ингээ самбарны арталт нэг камер мамер ингээ нэмэлтээр байрлуулж байрлуулдаг гэсэн шүү дээ. Тэсэн чинь нөгөө агарчин болохоор бараг анх барихтаа бараг тэгээ барьсан байсан билүү. Ер нь камер аюуг судалж байгаа агааржуулагчийн систем нь хамгийн мундаг байх хэвээр спорт зааланд агааржуулалтын систем хамгийн мундаг байх хэвээр хамгийн сайн агааржуулалтын систем тавиад нөгөө акустикийн аягүй сайн байх хэвээр заалан ч одоо коуч одоо юм хэлээд байгаа зарим заална гэж сонсогддог. Манад бол зүгээр байгаа. Тэгээд яг гоо тэгэхээр акустик юм байдаг гэдэг. Би ч одоо ямар хүчин тадлын мэдлэгтэй юм биш. Яагаад энэ заал ингээд яриа ингээд замхраад байна. Акустик юм байх хэвээр шүү дээ. Энийг яг бол байх хэвээр таац их хэвээр. Одоо ихэнх одоо та нар анзаарсан Монголын заалнууд юм шугуунруу гэж тийм уруугаар ингэж байгаа учраас акустик нэлдэг та. Заавал таац их хэвээр. Өө тийм таац хаана гэдэг ингээл хайгаал. Энэ Монголын хамгийн анхны таацтай заал манай болсон бах бас нөгөө. Тэгээд нөгөө дотор нь тэр одоо тэр нэг хүмүүс ингээд зөөл өвч гэж хараад байгаа боловч тэр бүгд нэг акустик чиглэл юм ингээд тохируулах юмсан. За акустикийн тохиолсон чинь дууралт нь ямар байх хэвээр, камер нь ямар байх хэвээр. Тэгээд одоо тамирчин ингээд унаад бэртүүд яах вэ нөх юм. Монголд ч нөгөө 21 аймаг дээр чинь ингээд шүүгчийн буруугаас болоод 21 аймгийн лиг шүүж явах үед ч айгүй хэцүүсэн шүү дээ. Ер нь тэгэл ингээд яагаад дараад нь би эрдэс энэ холбооных нь энэ бичлэгийг үзүүлж яаж ингэж юм тэгж энэ халдаан энэ ч штэ энэ төр гэдгийг харуулах багс тиймэрхүү шахуу тэр айгүй сайн ихтэсэлтэй камер маягаар бар тусдаа авчихсан уу яасан тэгэл одоо энэ хин хэдэл манад хийж өгчсэн. Скватрын баяраа гэдэг одоо хин тэдрэл айгүй мундаг хийдэг. Тэгэл ононы самбар мамбар тийм байх хэвээр тэр хан дээр нэг лед дэлгэц байх хэвээр тэрүүн дээр нөгөө багийнхны өмнө явж идэг энэ тэр олъё гэл. Тэрс яг нэг тэмцээн бол хийгээд идэг юм бол байгаагүй. Тэр үед чи одоо энэ UG шиг ингээл нэг тийм ямар ч юм байдгүй байсан. Бид нар ч нөгөө үл төсний сэлийн ордон дээр тоглодог шүү дээ. Тэгээд тэр яг тэр сэтгүүгээрээ тэгээд компанийнхаа хажууд нөгөө байсан газар дээр спорт заал төлөвлөл тэгэл өдөрсөн. Энэ яа заал барь гэдэг шийдвэр гарсан юм. Гойдос нөгөө хүүхдүүдтэй байх чинь би ч одоо нөгөө одоо энэ багийнхаа хүүхдүүдийг тэгэл багаж л
манай компани нэг ажилласан юм шиг манай ах дүү хүүхд юм шиг л хамт шаарддаг одоо шүтэл тийм. Тэгээд нөгөө айгүй хэцүү шүү дээ нөгөө орой олчин нөгөө жоо хүүхдүүд чинь нөгөө одоо ингээл тэр үеч арай жоохон том стандарт заалчаад 45 дуу суудын заал тийм. Тэгээд энэ 45-ын заалыг мөсийн заалыг эбүү багшаас гуйн тэгэл цаг маг гарвал гойж байгаа хүүхдүүдэд жоо тонхон зааланд бэлтгэл гэж санаатай. Тэгээд ганц машинтаа тэгээд бүгдийг нэг машиныхаа багаж магаажнд бүгдийг чихэж аваад тэгээд бэлтгэлтнээ авчиж өгчөөл тэгээд нөгөө бэлтгэл дээр нь ор сууж байгаа тарангуут нь бүгдийг нь авчаад тэгээд сапараа дээр авчаад гуулгадаг. Тэгээд өдөөс заалны зовлон гэх мэддэг гэсэн. Тэгээд энэ тэмдгийн заалан дээр чинь нэг хүүхд маань халтраад унчихлаар одоо яаж байгаа бол нөгөө хөл гарна яатсан бол. Янз юм боддог. Шаналал тийм. Тэгээд нэг яасан ч үлээ нэг тэнцэн үнцэн бас нэг аюу туулсан. Тэгээд яг нэг сэтгэл хөдлөлөөр ахын заад байна. Та гой заад ирж өгнө гэл. Тэгсээ чи нөгөө манай жоохон байж байгаа л таархлаа. Ах нөгөө заал юу болсон. Бэгэл ингээд сануулаад нөгөө ч баг тэр зохион байгуулалтаас оруулдаг байсан. Сүүлдээ би нөгөөдхөндөө стресс ороод. Ер нь заал ирээ. Тэгээд хавар нь ихлээл намрын тусас тээ. Энд болсон Тэ. Тэгээд нэг манай нэг таньдаг компани байдаг. Дүүнер манай гэдэг. Хийгээд тэдэртэй яриад хавар ихлээ. За намар яг дуусвал таад ихэл. Дуусгүй би өөр аяадна гэл. Дуусгана хаа гэл. Тэгэл дуусгаад манай заадаг ясны дараа одоо энэ тайгер яг тэр компанийнханаар хийлгээд над дахиад буйдахаа энэ хүмүүс заал бариад заал өрөөлээ гэдэг нь барьчихгүй. Чод юу яриад заал барьж өгөөд өстө дан заал барьж өгөөд тэрэн шиг сайн малгай шүү дээ барил да наатаа гэл. Тэр энэ тайгрын заал манай ч ер нь стил нэгийг боостой. Таны хийсэн зэрэг нэрээ төвсөн гэж. Тэгээд нэг Ханаас л тэгсэн. нэг компани барьсан шүү дээ. Тэгэл нөгөө заалны нөгөө шал юм байх хэвээр стандарт нөгөө заал бариад ихлээр чинь заал аяг судалж эхэлдэг юм л. Шал ямар шал гэдэг тийм бид чи одоо тэр агч модын шал одоо ингээл үсрээд буухад 1 м арай тус дотор 0.5 мм хаталцсан бол тэгвэл хүний уян зөөлөн өвдөгний уян зөөлөн байдаг гэдэг чи анх мэдэхгүй шүү дээ. Тэгээд тий бэдэн энэ Америкчууд чинь ийм дээр ийм олон жил тоглоод байгаа юм биш тэгээд. Тэгэл энэ одоо хаана вэ гэдэгс чинь most хамгийн анх хийсэн шүү дээ. Эбо багштай давхиж танаанаа шалж яадаг гинэ гэдэг өөрөө бүүстэй очиж байгаа бөмбөг заалж үзээл. Үнэхээр гоё мэдрэмж байгаа. Дэвсэж үзээл. Тэр чинь дэвсэж үзээл. Тэгэл үнэхээр гоё мэдрэмж байгаа. За энэ шалныхаа хаав гэдэг. Unitra гэдэг одоо нэг заалны шал гэдэг. Тэр компанийнхантай холбогдоод тэгэл хамгийн анхны хувь хвшлээс хэлсэн баг шүү. Тэгээд за энэ багш нэг эхлээд үн мөнийг сонсчод яатсан тэ шалгая гэл. Тэгэл за ямар ч хэсэг хэлгэцгээе гэл тэгээд тэр хэлгээл одоо тэр шалаараа л яваад байна. Яг заал барина гэдэг шийдвэрийг ер нь ар гэрэх яаж хүлээж авах вэ? Тэгээд одоо багжилж манай ар гэр одоо хүүхдүүд би ч одоо 4 хүүхдүүд эхнэр энэ ч юм уу тэгэл багжилж бүгд надаас илүү тэгэл сагсэл шүү дээ тэгэл. Тэр тэгчих байсан, энэ ингэчих байсан. Тэн дээр тийм алдаа хайгаад тахт алдааг нь үлээхгүй. Харин ч бүр азар манай тэрний алдааг шүүгч хараагүй шүү. Тэгэл өөрөө очиж. Бөө асуудал байна шүү дээ. Бөө сагсч тэгээд. Тэгвэл бүгд гоё эрэг хүлээж авсан юм тий. Тэгээд ер нь бүгд компаниараа бүгдөө ярилцаал төсөн заал барьцгаа бүгдөө өөрсдөө ч гэсэн ингэ зааландаа яадаг болно. Тэгээд заал барихсыг чи нөгөө тэр үед ч одоо яг анх бол ингээд фитнес юу хоёр одоо хүчний дасгал сагс хоёр гэдэг зарим хүмүүс бүр ойлгодог ч байдгүй байсан шүү дээ. Хамт байх ёсгүй юм шиг. Тэгээд би энэ жижигхэн тоглогч нарт яаж ийм хүч гаргаад байт юм бэ? Энэ одоо ямар юм байгаад байна гэдэг. Бид кросс гэж юм байт юм байна гэдэг. Тамирчтай тэнд Монголд ганц нэгцсэн хаа. Тэгээд явуулж үзүүлээл. Тэгснэ ингээл энэ тентгийн ингээл бичлэг үздэг болоод тэгэл ердөөсөө энэ зааланд фитнес авах байх хэрэгтэй. Фитнес байхгүй бол энэ чиг уусаа ямар ч утгагүй юм байна. Тэгсэж нөгөө надад байгаа нөгөө манай одоо офисын хойно байгаа газар нь тэр би ч нөгөө заал ч юу яаж барих уу гэж байгаа газар аваа заал гэдэг бүр хутлаа үлгэр болчихж байгаа. Тэгээд газар хайгаал байсан. Тэгсэж нөгөө гаан хөлөг манай байсан. Тэгээд гаан хөлөгтэй юм яриад. Одоо яг манай энэ заал байсан тэндээ нэг тамхины цэг өс. Тэгэл тамхитал хийчихсэн чинь. Газар олдгүй, газар олчвол
гаадаг тэгдэг. Гуйдах юм. Энэ гац дээр барьж болдго юм уу? Хүн чи яг нөгөө хажуутаа харддаг юм бэл. Өөрчлөл хараад идэв тийм. Энэ гац дээр хүн яаж хүрдээ энэ хүрэхгүй шүү дээ жижигхэн шүү дээ. Гэт урд нь хэмжигдсэн ч юм шиг өсөж байгаа тийм. Гаалыг өстэй хурдан яваасаа тэгээ дотроо хүн дуудаад би тэр хаваад тэгээ нөгөө ганцаа бид тэд үзчих. Бас ингээ конс нөгөө барилгын дурам журмаараа тийч бас эдэн мэтийн займаа гэдэг. Тэгээд бас нэг таньдаг инженер хацаанаа дуудаад хурд үрээ тэгээд ирүүлэл ингээд наатай ч юм бидийнхэн ингээ консультад ирчүүд болчих юм биш шиг вэ штэ. Али үзээд гэл тэр нөгөө хүүхдээ оройн ажилдаа ноч соёлоо юу яагаад үзээл янз янз болоод үзсэн. Яг болчлоо шүү. Яг стандарт заалны хэмжээ гараад. Бөөм баяр тэр орой ч бай 100 ачаас яасан. Тэгэл нөгөө хамгийн гол нөгөө шийдэл аяга хурд үрчиж байгаа байхгүй. Би нөгөө өөр газар авах юм бол одоо цэвэр дулаан бохор татна матна гэдэг энэ ч юм бол бүх юм бэйс. Бүх юм тэгсэж манай дээр бүх юм эзэмшлүүд нэг миний нэр дээр байдаг хүн гоо шаардлага байхгүй. Ингээд 4 5 метр дотор юмнуудаа зохицуулаад бөө байр. Тэгэл өстой магаашаас нь өстой шахуу орсон да. Тэгэл тэр намар нь ашиглалтанд оруулаа. Тэгээ нэг хүүхдүүдээ нэг аюу гоё тийм ингээл. Би ч бас нэг хүнд юм амлчууд тэрүүндээ хурчих нэг өөрийн насны төвлөлийн зорилготой. Нэг гоё сэтгэл ханамжтай тэгэл нэг заал маа барьж байгаа шүү дээ. Та нар одоо ажиллаа хэлдэг. Бэлтгэлээс айлтаа гэдэг. Тэгээд эдгээр чинь тэнд ороод хамгийн гол нэг хамгийн би санаас гадаг юм. Заал баригдаал хамгийн ихний нөгөө баг дээр хөлөөж авсан тоглолт нь Аранга алтан дорнын дайцд байх та. Биш худлаа ярьж ховд чонхруудтай манайх таарад. Бид нар өөрөөхсөө зааланд өөрсдөө тоглолтыг аавна. Монгол чинь юм боллоо моллоо. Тэгс хожигчтэй тэр тоглолт дээр тэгэл би ч яг нөгөө тэр нэг хойд цоождод нэг ачаалуулдаг. Тэгсээ манай багийнхан ингээл суугаад ааштай ганц яа заалныхаа нээлт ихний тоглолтын дээр хожих ирсэж ингээд хожигчлаа. Хинээс сууллаа гэлээ гэл багч нэг хожигдох дээр нэг хинэгнээс ингээд шалтгаан хаагаад идэх шүү дээ. Гэхдээ би үгүй гэж заавал нэг юмны эсрэг нөгөөх нь өөр байх ёстой шүү. Харин хожигдлоор эхлэнэ гэдэг чинь бүр гоё хаа гэдэг хэлжсэн. Тэгэл ер нь бол заалаа яснаас хойш манай ах чи мундаг нөгөө өөртөө нөгөө фитнестэй болоод өөртөө залтаа болоод тэндээ амьддаг болоод одоо тэгээд хуучин ч манаас нэг тэр уртлын агаар дотор нэг юу хийсэн шүү дээ. Белар нэг хоёр давхрт нь хөдөө авалт тоолт гэдэг цаас тэдрийгээ буудгаад одоо буудал болгоо тамирчтай байрладаг болно гэдэг. Энэ ч дээр ч манай тамирчид тэндээ байрлаж ирсэн. Тэгээд ер нь бол тэнд ингээд нэг багийн хаал ингээд нэг юм ингээд ойрхон тэндээ ингээд шийдчихдэг. Тийм байгуул. Бидэд бас нөгөө яг тэр мэдээллийг бас сонссон. Тэгээ бас яг хоттой ойрхон мөртлөө нэг байрлаад бэлтгэлээ хийгээд фитнесээ хийгээд ч гэдэг юм уу. Тийм газрууд нэлээ хайгаа судлаал ингээл яваад байсан чинь харин тэгчихсэн байхгүй. Агарч хажуудаа буудалтай болчих шүү дээ. Тэгээд өөрснөө тоглогчдыг бас байрлуулж байгаа гэдэгчсэн. Тэгээ нөө сая заал ярьсных нэгэнтээ яриад босч гэдэг нөгөө за ингээд заал ашиглалтанд орчлоо. Тэ ашиглалтанд орлоо. Тэгэнгүүт ингээл хамгийн анх ингээл хүүхдүүдээ ингээл заал руу ингээл нэг оруулаа. За заал нь болчлоо одоо хармаар гэл ингээл тэр мэдрэмжээсээ гоё яваалцсан дурсамжаас. Гэхдээ тэгээд тийч хамгийн гоё мэдрэмж шүү дээ. Нөгөө заал маань ингээл ашиглалтанд ороод шүнжин компаниараа цэвэрлээд маргааш тэмцээн болно гэдэг. Шүнжин цэвэрлээл нөгөө баргаж бөмбөг шидэхгүй байгаа шүү дээ. Шийд мэдэндээ ингээд хоруулсан. Тэгээд за баргалжлахгүй болго хурж болохгүй шүү. Заадаас шүнжин цэвэрлээл тоос орогч мөрөгч гэр гэрээсээ таахан тоос орогч гэдэг. Заалны тоос орогч байдгийг ч мэдхгүй. Тэгээд жижиг 220 тоос орогчуд ачаад тэгээд цэвэрлээл маргааш нь яг тэмцээн болоод нэгдүгээр манай уртлын баг тоглоод нэгдүгээр тоглож нөгөө заалны ч нөгөө хийж байгаа хувцад нөгөө шалныхын завсан айгүй их тийм нунтаг юм үрцүүд орд юм. Нөгөөд нь хургаад заалаа нэг саарлан гэдэг. Одоо яана энэ одоо яах вэ гэдэг цасдгаад баахан өгдүүд гарч цэвэрлээлээд тэр бүргэлтийн бүр өстой янзлах гэж айгүй урдсан. Тэгээ тэр баргаж нэг тийм 10 марган тоглолт малтын дараа айгүй болт юм. Сонин тэгээд нөгөөд нь гэж жоохон нөгөө би ч нөгөө хальтрахгүй заал байх хэвээр мастаа гэж лаглаг юм хэлсэн чи. Бүр нөгөөд нь харин бүр их тоос үжигнаа бүр хальтарцгаагаад унсыг хүмүүсийн хувцсантай цагаан юм болоо. Тэгээ бүр санаа зов. Юунд баярлахаасаа багш санаа зовлт нь л одоо яана юм яах юм зүгээр болох юм болов болохгүй юм болов. Нэс би ч одоо тэг баярлал мэлдгийн мэрэгчлээ биш шүү дээ.
Аринач бас анх тэгжсэн шүү дээ. Тийм пургаад Тэ. гэдэг. Тэгэл яг эхний нэг юм дээр чи ингээл нөгөө манай нөгөө үүсгэж гिचнэр л арчижлээдэг. Гаргад л тэр арчижлээдэг. Тэгэнгүүт ч ерөөс мөнгө баг нэр 24 цаг арчсан байна. Тэр чинь ингээд тэр арчаад бол яадаг юм бэл. Тэр ингээд тоглоол ингээд хүмүүнгүүгээд ингээдлээ тэр доороос ингээд жоохон пургаад ингээд идэв юм яадаг юм. Тэгээд идэв айгуу тийм. энэ дөрөлтөндөө гарч шийдэр шигдсэн нэр энэ бол гарч идэв. Тэмцээн шууд энэ шинэ заал ирж байгаа нөхдүүдийг захих юм тийм шүү. Шууд төсөд гамж байгаа төш цаа тэмцээн за баахан. Нилээ идэлж байгаа дараал нээлтэй. Маа шандын зал чинь нэг нэнгэ алдаал байсан да. Ковид үеэр нэг нээлт зарлал. Тэгэл нэг ямар тоглолт моол чи гэж хэлээ. Асал нэг лигийн нэг 4-5 баг авчин гэсэн. Яг жин там болцсон ярьсан явжсэн чи авчиад ковид үеэр хамаагүй үйл ажиллагаа хаагаа хийчихсэн. Тэгэл олон нийтийн үйл ажиллагаанууд хаагдчих бодож угаа судлалч байгаа юм. Тэгэл байсан байт юм да. Тэгэл одоо маа тэр заалч тэгэл нээж амжаагүй байтал буцаа уучирч уу яа. Гэтэ тэр бас гоё зал тий. Өмнө дайчгүй. Маа шандад бол яг л хэрэгтэй. Шандж угаасаа үзэгчтэн зааланда багтдаггүйсэн юм чи. Тэмцээн болохоор пик. Тэгээд ингээд ямар ч корнер байхгүй бол заяа. Дөрвөн болон дөрвөлөө корнерыг үзэгчтэн ингээд тойроо зогссон. Бараг бүхий дэмжээ шиг болж байгаа бөөрөнхий. Тийм болцсон. Тэгээд жоохон зайлж байгаараа гэж хагаад бараг хажуугаар шахаж орж иж чад хажуунаас хажуугийн шугнаас оруулж маруулаад байгаа юм. Доор мороос оруулах юм бол боломж. Валийг хөлөө авч идэ гэж хагаад завсраар нь хөл мөлөө оруулж тавьж байгаа доороос оруулж. Шандын үзэгчнэр бол өстой сагсан дуртай тий. Амар шүү. Шандын тэмцээнд гэхдээ бас тэр яагаад тэгдэ? Орой морой олон зүгээр зогсоогоод за маргааш өглөө хэдэн цагаас энэ төр гээд боловч болдгоо юм ер нь бол Тэр чигээр нь яваад одоо. өглөө 6 цаг тоглож л байгаа юм чи. Шүн жингээрээс ингэ тоглоод. Тэр гол нь балиа шүү дээ. Тэр балиашгууд нь байж л байгаа. Тэ. Үрийн 6 цаг тоглож явах нөгөөдөл чи пик сууж л байгаа юм чи. Мух унж байгаа даа. Тийм амар сагсан дуртай ард юм те. Амар Шандынх нь л. Шанд бол бас ер нь амар ш. Одоо тэгээд сагсанд дуртай хүмүүс улмал нэмэгдээ тэгэл ер нь гоё л байна дөө. Тэгэл бол одоо жишээлбэл ингээл за магадгүй ингээл хажууд ч гэсэн ингээл хамгийн тод төлөөлөл болсон ирэх юм маань сууж ийн. Тэгэл одоо хэдэл ингээ заяа. Метал ер нь анх ингээл за ямар ч сан хөгжлийн лигээс ингээл одоо Sprite League мигээс ингээл явлаа. За 21-ээс ингээл явлаа. Тэгэнгүүт миний санджаар бол анхны дээд лиг нь бол нэгдсэн дээд лиг баг тийм үү? Тийм. Нэгдсэн дээдлэг дээр ингээд за ер нь манай залуучууд бол үзэх юм байна гэд ингээд орсон баг. Тэнгүү тэрнээс өмнө ер нь зүгээр манай хүүхдүүд чи ер нь дээшээ энэ одоо таны ингээд бодож байгаа томчуудтай ч гэдэг юм уу те хангалттай үзчих юм биш те гэдэг тоглолт нь ямар тоглолт байсан? Sprite манайх чинь 4 жил үзчихэж 4 төлтчдэг тэгэл мултарчдаг 4 жил үзчихэж аваад авчихсан. Тэгээд ер нь бол зүгээр нөгөө шатаараа л дээшээ явж исэн дээр гэсэн бодол байгаад байсан. Тэгээд 4 жил ягаад тэгсээ чи нөгөө Супер лиг гэдэг юм болсон тэр жил. Тэгээд Супер лиг болсон чинь юу яа тээ. Манай ч нөгөө дандаа л хүүхдүүд байгаа даа шүү дээ. Том хүмүүс байхгүй. Тэгээд Супер лиг болол тулгаач нэг танаа одоо Sprite аваргуулсан Супер лигт орох хэрэг авлаа. Тэгээд одоо Супер лигт нь орчихоос сар гарan болдгоо л 2 сарын хугацаатай ч болдгоо. Тэгэл яах вэ хөөгээл одоо энэ даагитай танил угаасаа ингээд загсч хүүхдүүд бүгд л тэнэ шүү дээ. Тэгээ даагитай нэг уулзаад даагийнхын дөө хаа нэг Супер лигтээс гайг өцчихмээр байна. Хүн хэрэгтэй байна яах вэ гэсэн. Зохицуулна шүү дээ. Ямар хүн хэрэгтэй ингээд одоо тэг манайч нөгөө төвийн байдал дээр л юу байхгүй. Төвл хэрэгтэй байна. Дэгтэй яриад чил та. Энэ циркатай яриад чил та. Тэгэл дэг цирка хоёртой яриад нөгөө хоёр маань яриад тэгэл бэлтгэл нөгөө бид чинь урдан дандаа л нөгөө хүүхдүүдээр хэлээд дэг цирка дээр ч гэдэг чинь бүр ингээд бүр гоё харагдтал. Тэгэл даагийн ганс өг. Одоо нөгөө ганс өг шүү дээ. Австрали. Тэр дүү маань ингээд бид нэр Супер лигт тоглож ил. Тэгэл ер нь бол болох юм байна. Тэр чинь мөнгө медаль авсан. Ер нь болох юм байна гэдэл. Тэгэл нөгөө дэгч нөгөө яг хүнийхээ хувьд одоо энэ бүх юм яг битэрийг нэг яг адилхан байдаг байхгүй. Тэгэл хүн чанар манаар дараахны туйлшд. Тэгэл дэгтэйгээ аялаа ингээ тэгээгээл
манай чи капитан угаасаа капитан болол. Тэгэл энэ хүмүүсийг яагуул ингүүл тэгүүл гэл. Тэгэд үдид чаас дэкүтэр чинь 4 жил үтсэн баг шүү. Ер нь тэр дайчдтай хийсэн цуврал дээр ч юм бол яг нэг 21 аймгийн лигийн цуврал дээр ч юм бол уугнаа бол бас л би баг ер нь тэрнээс хойш бол за энэ бол үнэхээр бас no joke юм байна гэж бодсон шүү. Уугнаа бол тэрнээс өмнө ч юм бол нэг за энэ бол амар итгэвтэй тий амар юм итгэвтэй юм шалцгаар мотортой лим хөхтэй гэж л харж ирсэн бол бас яг нэг тийм өндөр түвшиндээ яг нэг үнэлж эхлэх байсан чи яг тэр цувралыг үзээ тэр бол бүр үнэндээ л нэрээ бас л сонирн болгосон шүү дээ. Тэгж чад чи цуврал хэдээр дуусдаг 4-3 билүү 4-2 хаа 4-2 ч илүү тий тэгэнгүүт чи яг л нөгөө нэг ер нь бол амар залуу бүрэлдэхүүнтэй баг байгаа байхгүй юу уг нь бол ингээ харахаар тэгэнгүүт энэ дээр бол уугнаа бол амар чирсэн тэгээд дараа нь тэр нөгөө нэгдсэн дэдлиг дээр Танаатай хүрлийн дээр л тэр тэрний өмнө нөгөө нэг юутай майнерстэй 7 тоглолт гардаг. Тэ. Тэр чидэн тоглолт төглөө. Майнерстай асуусан л 7 хаа би тэг санаад байна. 5 билүү. 7 юм байна. 7 тоглолт гарсан. Тэнгүүд тэн дээр чинь бас хүн чинь бас нэг 1 2 3 үеийн тэр тоглоод тэгээ бас нэг жоо ядарч матраад энэ төр тээ. жоохон сэдв юм уу гэж бүр ямар тийм боломжгүй бүр ингээд яг ингээ хаазан дээр нь ингээд гიშгчээ тэр чигээр ингээ баг хаазан чихэгдсэн юм шиг үү гэж бүр тэр чигээр яа тэгэл бас ер нь бас яг тэр мэр тоглолтод бас гоё шүү. Тэгээд нэг эсрэг баг байсан ч гэсэндээ зүгээр ингээл нэг бид нар чинь бол угаасаа нөгөө дандаа л нөгөө арай нэг магадл багтай гэх юм арай нэг сул багуудын хожижоосоо өдргээл дотроо бодоод явж л авч тэгэл тэгэнгүүт чинь чигнээсээ хожоод л ингээл яваад байгаа. Тэгээ бүр ингээд 7 тоглолт Монголд гаргаа яваад байгаа. Чи юу ямар гоё үзэж байна гэл. Одоо тэр нэг юун дээр юу лээ. Нөгөө Бродерс чинь нэг тоглолт хаяж маяа гараа авчдаг шүү дээ. Тэнгүүд тэн дээр нөгөө Блэк ч ганцраа нэг суугаа үлдсэн шүү дээ. Ингээд тоглох гээд. Тэнгүүд би уйдаахыг ер нь тэр дараа жил нь Блэк Млекийг сонгоход ер нь тэр нөлөөсөн байна. аюу нөлөөсөн тий. Тэр Тэр тоглолтын дээр ч нөгөө одоо энэ сакс гэдэг бол нөгөө би зүгээр харж байгаа энэ одоо яг мэдээж бэлтгэл авиас уур чадвар модор багийн нэгдэл байх хэрэгтэй. Дээдээс энэ хожигдол бол толгой дотор л байгаа гэж байна. Тамирчдын болон тасалжуулагч нарын. Тэр Блэк хаяад авдаг тоглолтын дээр чинь манайх чинь 2 дугаар төсөлж яхад 17-8 оноор хожигдчихсан. Тэгээд айгуу сони юм болж ирсэн. Тэгээд нөгөө ингээд тэр хоёр чи хоорондоо ингээд тамирчид маань хоорондоо талбай дээр нь л эвгүй байгаад идэг. Тэгээд би ховцолдог өрөөнд ороод хэлчихсэн юм. Та нар одоо яагаад хожигдвол тэгээд мултраал яана гэж хожигдж байгаа багаач гэсэн хожиж байгаа багаач хүндлэхгүй өөртөө чинь олны өмнө ингэж яагаад уур хүрээд би ч өдөрс нэг баг магадгүй тэгж мөгж яадаг цоцлоонаар тэгээд л хэлсэн чинь дэг бүтээх гарч гаргаал та нар одоо ингэж мингадаг аль юм дэг гэдэг. Тэгээд аюусан 3 дугаар эхлээл 4-5 минут болсноо яасан одоо тэгэл нөгөө ажигчаас оноогоо бариад дахиад 12 оноо илүү гараад нөгөө эсрэг Монгол зонхчин бүр ингээд сонирн болоод бүр паник тэгээд тэр чинь 4 дугаар үе дээр гарч ирээгүй шүү дээ. Тэгээд л тэр тоглолт ингээд өнгөрсөн. Тэгээд тэгсээ чинь ингээд гарч ирдгүй би бас би ч тийм тохиолдол бол харж байгаа. Тэгээд гайхаад яаж юм. Тэгээд одоо ингүүд яг яад юм тэр гэж зүгээр яадгаач мэдэхгүй. Ингүүд яад юм болно тэр гэж. Тэгсээ чи одоо тэгээд танаад л хажлаа нөхөөл гэдэг. Тэгээд л эцэст тэнд Блэк суугаал гэдэг. Тэгээд Блэк чинь нэг аймаа зөв ингээд хажууд ингээд чүрний хажууд ингээд дагаж өгч ганцхан хатгаад ингээд бөмбөнгөө салгачаад байдаг. Тэгээд би нэг инхтэртэй айгуу хэлдэг. Инхтрээ энэ тэр хөлөв чинь Блэк тоглоод байгаа шүү дээ. Энэ Блэк энэ өстө зөвөн багаз. Энийг л сормаар байгаа юм. Тэр яаж ингээд. Тэгээд инхтэр чинь нөгөө тэр их айгуу хөтлөөд л ингээд бичлэгийг хараад тэгэл дараад нь чинь миний гар арайд хөрөхгүй байна хаа. Яг энэ Блэк ч гэсэн муухай урт гартай юм биш үү. Тэгээд одоо надад ч яваа татан сунгалтай шүү дээ. Тэгээд тэр Блэк чинь тэр тоглолтыг хараа. Тэгээд би өдөөсөө тэр энэ чанар нь энэ залуугийн чанар бол бүр амар юм байна. Юу тэр мондөг тамирч байгаа тий. Баг одоо бүр гайхаад ингээд баг юм багс. Тэгээд дараа жил нь хамгийн түрүүнд легоноор тэр нөхрийг л олмоор байна гэл. Тэгээд одоо тэгээд тэр жил нь Блэк надад тоглолцсон.
Энэ бас бидлийг бас гоё тоглогч. Сайн үзсэн те. Тийм сайн үзсэн. Гоё тоглогч. Тэгээд нөгөө сэтгэл зүй аюу сайт. Баг нь 20 мороо оноо хайж яхад. Бидлийг амраа суулга маргаашаа тоглолт. Үгүй намаа гараач би одоо гараад яг ална. Наад 20 онооч би одоо гараад усчихсан гэдэг. Ер нь юу тийм сэтгэл зүй өндөртөө тэр бууж өгдөг. амар унж мунаал. Манайхан тэгээд аюултай шүү дээ. Энэ цэвлэмэлээс хулаад. Тэгэл аа унж мунаал ингээл яаж яах чи босоод нэг толгоогоос өсөж босоод өгөө явчих. Бүр тэр төгс шүү бас тэр тал дээр. Нөхөрч одоо Монгол үнтэй суугаад хүүхд мөхт гаргацсан мэл шүү дээ тийм. Энд ч амьдраад байгаа юм л шүү дээ. Гэтэ тийм импортууд төр тийм чанар бас ховор шүү. Яа тэр нөгөө арай нэг юм цэмбэр гэх юм уу сакс тоглоод сурцсан ч гэх юм уу те. Тэгээ за яг контакт байдаг ч гэсэн тэгээл траш ток мок хийж байгаа ч гэсэн те. Яг манаа шиг нэг тийм амар хүчний тийм тоглолт Монголд арай байдаггүй юм шиг байгаа өөрснийгэндээ. Тэгэнгүүт яг ингээ эренгүүт нь баг манаас за 2 оноо өгж байгаа яшиг гэл авиачаа түсгээл хусаа хийж байгаа шүү дээ тий. Тэгээд тэр чинь нөгөө олон давтагдаад эренгүүт жинкнээсээ нөгөө нөхөр чинь экстресс чиглэж байгаа хгүй ёо. Би яаж ингээ сакс тоглох юм бэ гэ. Манай нэг Кристофер Муур гэдэг нэг юм блок гэдэг нэг нөхөр Рикс байхад ирж ирсэн чинь Өндөрөө. тэр чинь бүр ингээ өндөрөө. тэр чинь бүр ингээ зеркар руу заагаад ингээд энэ ус сакс тоглохгүй энэ бүр ингээ намайг шууд ирээд ингээд UFC дэдэн гэдэг. тий UFC дэдэн гэснээ би гарахгүй гэд тэр чинь би бүр шок амьдралдаа ангуудаага тийм марж байгаа байхгүй. Мэдгүй манайс ч юм бол хүн ингээд байвал хариуг нь байрал гэдэг л юм зааж сурсан болохоос тийм юмар л хэлсэн болохоос шууд ингээд бууж өгнө гэдэг сонголт бас бэд юм биш гэж бодож байгаа байхгүй. Тэр чинь шууд би тоглохгүй наач угаасаа сакс тоглохгүй намайг ингээд гэмтэх би тоглохгүй. Гэхдээ шууд тэгээд суцсан шүү дээ. Тэгэл ёо за тэгэнгүүт зарим импортууд чи ирэнгүүтээ за яг тоглохгүйг хэлж байгаа нь л мөр болохоос биш гэсэн дээрээ те. Одоо нөгөө талбай дээр байгаа мөртлөө за яг жинхнээсээ бол нэг алдахгүй өндөр нөхдүүдээс байж лсэн шүү дээ. Таны бодлоор яг ингээд багт ирсэн хамгийн гоё импорт юу нэ хэм бэ? Манайд одоо нөгөө нодлон жилийн нөгөө Скот уу? Аюу тасархаа гоё. Тэр багт үрж байгаа өөрөө орой нөлөөл тэгээд хов хүний хувьд одоо тэр одоо яагаад тийм болсон бэ тэрийг гайхаад идэв. Стовар гэлж хурамч тэнгэр мэнгэрэл болсон баг. Тэрнээс үнэхээр бүр тийм төгсөнт юмс. Энэ жил хүртэл би авчих гал байсан. Үгүй би Монголд очиж байгаа айгаал. Одоо бүр айцсан шиг нөгөө тэр чинь янз янз бодлоо сошиал медиалд байж тань хүүхдүүдийг яа ч гэсэн гэдлээ бүр тэр чинь бүр амар сенсацтай юм болсон шүү дээ. Тэгээд нөгөө тэднээс айгаал дахиж Монгол руу очихгүй байсан. Ямар ч тохиолдолд чихгүй. Ойлгоороо би та нарын ингээд аюу том боломжийг ингээд алдагдуулсан дуучлж байгаа юм шиг хичээл тий. Тэгээд хамгийн төгснүүд нодон жилийн манай Весли Скот ослоос байна. Яа, тэгэл Скот ч гадаад хүн болохоор манайх нэг тийм хамаа намаагүй бичиж байгаа гэж бодохгүй яг авч байгаа. Жигнэсэл бичээд энэ. Яг энэ нэгээс манай хүүхдийг ингэх гээд тийх гээд ингээд. Тэгэл айчиж байгаа. Танаа хүүхдийг дүүжлэн мөчлөн ч гэсэн гэдэг. Яшаан гэсэн гэлээ тэгээд тэрнээс наагаад тэгээд бид нар хамгаалагч гаргаж өгнө гэдэг. Тэгсий чинь нөгөө тэр мэрч өчлөхгүй байхаа хэцүү байх мах гэл. Тэр чинь нөгөө энэ цагдаад нэг 90 мөр өрсөн баг. Тэгсий чинь нөгөө элчин сайдын яамд өөрөө элчин сайдын хаамд очиод хэдэл тэгэл шууд бийж мэтээгүй. Тэгээд энд байгалгаан бодоод байсан. Бодвол тэр нээцээс янз бүрийн юу дүүлийн үү үзүүлээ. Тэгсэн тийм шүү. Тэгээд шууд элчин сайдын яам нь энэ нөгөө цагдаа дээр миний ойлгосноор нөгөө паспортын хураагаад авцсан гэдэг хэлсэн байхгүй. Тэгээд шууд элчин сайдын яам нь Америкийн хэрэг нэг авч байгаа. Энэ Миатын бүртгэлээр ч оруулаагүй шууд онгоцтон судгал явуулсан. Би дараад нь л хүн над хийжсэн тэр баг тэгсэн баг. Тэгээд юу болсон бүү мэ тэгээд явуулсан. Нэг соёлын зөрүүл байна л да. Гэрчиг хамгаалах модод сүрдэн байдаг тэгэл. Одоо үгүй тэр нөхдөөч одоо Скотийн жишээлбэл нутгийн гарууд чи индианууд байгаа шүү дээ. Тэд нар ч юм бол тэгээд би чам буудан шиг үйл аюул гарууд байгаа шүү дээ. Манайх шиг нэг тийм нэг хинэн чинийгэж алдгүй мөртлөө байнга би нэг алашөө л гэсэн усууд биш байхгүй. Тэгээд манайх тэрүүгээрээ бичсэн нөхөр төгөнгөө шууд яг чигнээс амар сервис үлэгээл авсан байхгүй. Тэгээд айгаад ирэх. Тэгээд бүр гэр бүлээр ирсэн хоёр хүүхд хоёртой. Тэ.
хүүхдийн тоглож мөглөд гэсэн. Хий штэ хүүн. Яага бид яаваа. Амар яриа. Тэр бичлэг задлууд баларна. Тэр бичлэг чи задраагүй лөө. Задраг. Задраагүй. Тэр амар бичлэг те. Тэрний үлцэг чи яг бүр анхны нэг хүүхдүүд нөгөө лавгаад нартай яасан гэдэг дээр чи яг хин юм байсан. Уугна жамц өдрөө. Жамц тий. Сайн баяр. Сайн. Одоо тэр манай ануучин гэдэг нэг төв дээр Тий, ануучин тий. Гураа шиддэг гэсэн бас. Нэг төв дээр Гарч ирээ шиддэг гэсэн. тэр байна тэр талигаа цогоо байна. Тий. Шард. Оо байсан мөлөө тий. Шард байсан шүү дээ. Оо тий шүү дээ. Тэгээ одоо энэ чилмэгчин бас байна. Чилмэгчин манай дэлгэлж байсан шүү дээ. Аль чилмэг? Яа. Цэтүүл. Аа. Тий. Бүр тэр анхны нөгөө хүүхдүүдийн юм дөрөв. Одоо энэ манай бүр энэ тэр чинь нөгөө нэг баг нь шүү дээ. Дараадынх нь баг нь баяжид 2 3 багтай байлаа. Дараагийнх нь багт нь одоо энэ их сайхан. Одоо энэ найц сууграа. Сүхэмх байсан уу? Сүхэлгээ байсан. Одоо энэ нөгөө дүүрээ ч дүүрээ тэр чинь ихнийх нь Дуграа байсан. Солгоо мөнгө. сууграа маа байлгуудын. Өвшөө дуграа. Дуграа байлгуудын дуграа байсан. Мөнхтөр найцаа одоо. Найц мөнхтөр байна. Солгоо мөнгө. Одоо энэ хин найц нэг өндөр чинь блэ? Сууграа биш хин блэ? Өндөр төвн. Сууграчир. 50 дэж байгаа. Сууграчир. Сууграчир бас манад байсан. Тэгээ сууграа. Зөндөөл хөвгтүүд байсан. Тэгээд эстэж яа. Сууграа гэж нөгөө 50 дээр явах гэж байгаа гэл бид нөгөө бид чи заалмаа нөгөө монсын заалмаа нахалт болчихсон. Тэгээд очиж чинь бид маргааш явах гэж байгаа. Үу тийм үү. Тийм. Тэгээд одоо зүгээр юм уу бол тэгсэж нэг пүүц нэг юм жоох юм урахаа пүүц өмссөн. Үгүй чи тэгээд наад пүүцтэй явах юм. Тийш таах наад пүүц байхгүй. Тэгээд би бүр сандрaalгүй бол яагаад нэг пүүц очиж өгвөл нэг би нэг Америк төлөө захиад нэг гой пүүц очирчихсэн. Тэрийг нэг өмсөө яваараа гэж бодлоо. Явуулж л. Хөөлгаар том ойролцоо айцнаа тэр үе чинь тийм том сэтгэл байгаад ч те. Тэр үе чинь тийм том пүүц олдохгүй шүү дээ байхгүй. Хуваатнаас гойж мөжээж л тэгэл яадаг тийм хүлээс. Манай тийм нөгөө баясаг явхад хэд хэдэн төгрөг зөвлөдөг лээ. Нэг пүүз авч өгдөг бол лайбристэй баясаг. Хэдэн төгрөг нээж пүүз авч өгсөн ер нь одоо ингэ бодохоор бас те. Мэдхгүй одоо. Элэг бас тэгэл. Бас нэг сэтгэл юм даа багаараа мэдүүлээ нэг дүү явж байгаа юм байна ингээ тгий гээл бас нэг тэгэл нэг төгрөг зөвлөлөөл пүүз авч өгөл тэгжлээсэн тэгэл. Энэ талигаа цогоо энэ төр чинь лавга бүр 10 минутад ахтын спетлиг авч ороод үзтээ хаа. Жохон хүүхдүүд. Сүртэн үү? Тэ өсвөртний. Өсвөр насны хүүхдүүдийг тэр спетлигд оруулаад тэр лавга хүүхдүүдэд загнаад та нарын ах нараа инглээд аргагүй ш нөгөөх нь 17 хүүхдүүд. 17 нантай. Тэр хүүхдүүдэд тэр үед л энэ цэгэр өвцөд үзээ цэгэр цагаан дээр тэнүү үлцэг явжсэн. Нөгөө өвц нэг юм арай нэг харахгүй гэх юм тийм дээр нэг хар сүлд нас нэг хар авч ийлгээл. Энэ манайч нэг 3 өнгөөр л яасан баг. Сая яг нөгөө нэг нэрснүүдийг ингээл сонсонгууд чинь яг нөгөө одоо бид нэр сүүлийн хэдэн жил айгүйх яриад бас сагсан бөмбөгт хөрөнгө оруулна тэр гэж яриад байгаа штэ. Яг тэрний бүрэн утга нь ингээд гарч ирж байгаа байхгүй. Одоо бүгдээрээ амар мундаг тоглогчдор болцсон. Тэгээ одоо бүр 50-нд тоглох нь одоо тоглоод ичсэн эргэж ирээд одоо дээдлэгтэй бас бараг Монголын 8-1 2 өдөр тийм төв болцсон энэ төр те. Тэгээ бусдууд нь энэ төр баг болгондоо юм райлтай ийм тоглогч нар болцсон. Тэгэхээр жил ерөөсөө одоо нэг за сая өөрөө ч гэсэн 10 сүүлийн 10 жил бараг сагсанд ингээ хөрөнгө оруулалтыг ингээ явж байгаа ш те. Тэгээ тэрний үр шим нь ингээд айл үжи ургаад нэг цэцэг жимс мэмсээ аваад ингээ явж ийн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр бас амар гоё л санагдал бодоол байж илаа нэр ингэсэн. Яг нөгөө магадгүй зүгээр сагсны хөрөнгө оруулалт, сагсны бөмбөгт хөрөнгө оруулна энэ яг бодтоор юу юм энэ гээд боддог хүн амт юм байвал яг л хариулт нь яг л энэ үстэй андаа. Мөн үү андаа? Мөн. Тэдрэг тэгээд бүр сөрөөс нь дэмжиж явсараад одоо нөгөөдөл яг ингээд дээд төвшөнд ингээд сайн тоглоод байхыг харахад бол бас ахад бол өөрт нь ч гэсэн бүр өөр багууд тоглож байгаа ч гэсэндээ гоё л байгаа. Тэ. Нөгөө нэг морь уйдгоо гэдэг чи одоо хүмүүс уйдсан тэгэл нөгөө өөрийнхөө нөгөө мордуудыг хараалаас камера гоё л байдаг бах та.
Одоо гэсэн юм яриа л. Аав надад ээж надад гэсэн юм яриа л. Үнэхээр ахаа өмнөөс төсөөлөхөд л гоё Гоё байгаа ялч гоё. Тэгээ түрүү нөгөө дек баг дээр иржсэн гээл тэгдэг тэний үлзий гэхээр би бол яг чи нэг декгүйгээр тэний үлзийг төсөөлөхөд нэг жоохон сонирн багд энэ жил тэгээд ямарчсан тэгэл сөөлрөгөл дасч эхэлж байгаа хөөх. Тэрнээс хөл яг ихэл мэхэл дээр ч дек байхгүй нодлон бас байхгүйсэн. Нодлон бол яг гэхдээ зүгээр яг нөгөө 3/3 гэрээ гэрэл дэлхийн авармаар бэлтэнэл гэж яасан болохоос яг энэ жил шиг бүр нөгөө багаас яваагүй байсан болохоор гайг уйг байгаа гэсэн юм шиг байна. Яг энэ жил бас явлаа гингүүд бас сонирн болж лайлаа шүү те. Декгүй гэхээр л Танд дэр нь ямар эсэ? Одоо хоёр одоо ер нь нөгөө амар адилхан хоёр хүн байгаад байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт хоорондоо яг юу ярилцсан одоо заахаа ингээд явахар болчлоо гэдэг ч юм. Гэхдээ одоо тэгээд яг хөтэ дек нөгөө энэ чинь нөгөө өлөл эхлэхээс өмнө чинь нөгөө 3-3-ны тодуулах гэж байгаа юм шиг гүүч юм шиг тий нэг юм яваалсан шүү дээ. Тэгээд би ганц нэг яриад шүү болоод байна дек гэдэг. Ахаа одоохондоо мэддэггүй байна. Тэгээд ийжсэн нөгөө ахаа тэгээд бидний бүгдийн нэг багт нэг байж явал арай дээр мэр гэж үзээд тах шиг шүү дээ. Тэгээд боднослоо явж байна. Зүгээр өстэй хаад тэр бол одоо чиний сонголт шүү дээ. Зүгээр шүү дээ. Ямар асуудал байхгүй байхт нэг л. Тэгэл битээр яцсан. Тэрнээс шүү одоо шүртэл ингээл дэгтэй одоо би энэчээс ингээл залах юм бол хүү яасах ямаар нэмэр юм гэл. Цагаан сар болно цуглан тэгэл магадгүй чинь. Гэрээнүүд ямар байсан байхаа тийг тэр 3/3 үндсэн жилээ шүү дээ. Тэрний өмнөх жил гэрээнүүд дууссан байсан юм уу? Тэр жилээр дуусгар болгосон юм уу? Гэрээ дууссан сухаа дууссан тийм ямар ч юм гэрээ мэр. Одоо л энэ юу яагаад байгаа юм. Тэр юу гэмдэ нэг гэрээ мэрэ гэл тэрнээс хуучин манай багч нэг тийм нэг айхтай гэрээ мэрэ. Хөөдөг яах юм хэдийн хана хэдийн тэр яах юм тэгэд ягаараа тэр тэд за тэгээ гэл багийнхан тийм одоо энэ бишэл группийнхан хуучин ч одоо нэг 200-300 сая харал ингээл хэвээр гой тоглоод гайвуулыг хоноор авчираад 5-6 мянган авчирж байгаа л суулаас болж байгаа юм шиг гайвуу тоглоод болчтгүй л хэвээр надад л хэвчтэй. Одоо бол тэгээд өөрөөс 2-3 тэрүүн ч гэж зарим нь одоо бүр хийчихээд дээ. Тэгэхээр энэ дээр чинь одоо нөгөө бидний одоо жишээ нь миний хувьд бол одоо миний өөрийн бизнесийн цар хүрээ бүр хэкэл ярих юм бол энэ чинь сони бодол. Тэгэл дийлхээ байгаа зэрэг би энэ бишгэлтийн харин болцох хэлбэр нэг юм ярьсаж байгаа л сакс макс яриад хайлаа тоглолт өчгөн тэр өдөр манайхад нэг тоглолт болчихсон. Тоглолт өчгөө гэж юу ярианд чи тоглолт үзээд очиод үзсэн чинь манай хожигчтэй. Тэгээд өнгө хожигдсан. Өнгө одоо тэгээд яах вэ? Яа тий хожигдсан хүмүүсийг яах хэвтэй. Бэлтгэлээ сайн их стоохнаад чинь гэл тэгээд маргааш нь бас нөгөөдөн тоглолт байсан. Тэгсэн чинь ларин болдох гэж гараа явж байхдаа дараагийн тоглолт нээсэн. Маргааш нөгөөдөр ахаа нэг хуваарийг хараад. Наад хэлээрээ би очиж шүү. Гоё юм биш үү. Тэгэл манайх ч одоо ямар ч тоглолт бас нөгөө фанатууд нэг бас Амар шүү. гоё шүү манай фанатууд. Тэгэл тэгэнд яа тэгээд орон болц хэлдэг чинь энэ дотор чи ингээд өөрөө ирэхгүй танаа энэ фанатууд хайж суучлаа ингээд өөрөө ирэхгүй ингээд огшоод ингээд сонирн болоод байд юм ингээд. Тэгэл дараагийнх нь тоглолт хизээ ингээд. Дараагийнх нь тоглолтын би хойрыг харчаад хэлнэ гэдэг. Тэгээд би мартчих. Тэгээ 2-3 хоногийн дараа манай тоглолт бол ариун болдооч нөгөө хэлнэ гэжээс хэлэв. Нөгөө тоглолт руу явж ирсэн чинь залгаж байна. Чи хаана байгаа? Би нөгөө тоглолттой юм шүү дээ. Би одоо арена дээр ирж байна. Өвөө очиж явна хаа. Тэгэл хоёр дахь тоглолт үзэл тэрэн дээр нь хоцсон. Тэгээд хоёлоо тараал за зөөлөх гэсэн. Би маргааш өдөө танд 10 цагт ажил дээр ч очно уу гэдэг. Тэгэл яах ч юм бол гэж бодвол тэгэл ирснээр энэ сакс маргач яг яа дий ингэдэм юм тэгдэм юм бахан орох боломж байгаа юу. Одоо энэ наа чи ингээл ирээдүйд хүүхдүүдээ аваад бэлдээл тэгэл орчооч. Тэр идэхгүй би ч нөгөө саксны хөрөнгө оруулагч авчин мавчин гэдэг над тийм бодол юуж байдаг. Яаж мөнгө олоо л гэж бодоод идэв болохоос тийм хэлээ шүү. Тэгсэн чинь гээ би танаа энэ баг чинь гэчихэд нэрээ тэгж болно шүү таах та. Тэгэл ярианыхаа та энэ бол 49% ингээл эзэмшээл. Хөв манаа дээр хөв мөвч байхгүй. Та тэгээд компани болгох юм болгоод 49% та эзэмшээл. Өнөөдрөөс хойш гарах зардлын нийт бүгнийхэн 49% та өгчих. Тэгвэл энэ багийн тэгэл
гишүүн болоод гэсэн чи өөр тэр чинь нөгөө намайг бодоод нөгөө ингээд харин болох чи нөгөө компани засаглах хэрэгтэй юм чи тэгэл энэ чи шууд КК болгоё. Тэгээ хувь мө болох юм бол юм болно гэл. Тэгэл манай чи ХК бишэлт метал болоод ХК болоод тэгэл 49 нөгөө тэгээд энэс хойш санхүүжилттэй тийм. Тэгэл чи болгоос. Тэрэн дээр тэгээ шууд шин позишнууд гаргаж ирсэнтэй одоо гүйцэтгэх захирал махирлж гэдэг. Тийм. Тэгээд нөгөө тууцтай болох хэрэгтэй бол тууцтай болол тууцтай болохоор яах хэрэгтэй. 51% эзэж байгаа азны 3 гишүүнтэй авах хэрэгтэй гэдэг. Би чи одоо хэнийг ярих вэ? Өөрөө нэг нь болол тамждыг аач захирлаа харин тайл тууцыг гэж болгоод идэв чинь. Тэгэл янз янз болж ялаа шүү дээ. Тэгээд төсөлт групптэнээс сүүлийн 2 пенальт юм шүү дээ. Яа дундах пенальт дээр чи яг дунд 50-аас нь очсон байхгүй. Тэгээд тэр жилдээ пенальт бол дараа жил нь дахиж 2 пенальт дээр цугацсан. За энэ жил 10-т ороход бас цугацгаалаа. Энэ жилийн 10 гэснээс энэ жилийн 10 биш энэ чинь 11-т орсон юм шүү дээ. 12-д ч орсон юм. 10 шүү дээ. Энэ жил үү? Одоо чинь дээдлэх чи 10 баг байгаа ч манайх ч орж чадаагүй 11-т юм 12-т юм хэрэгцээ. Үгүй энэ жилийн хувьд бол угаасаа л 10 харуулахгүй. Тэгэл угаасаа 10-т орсон баг л доош байж байгаа юм чи. Тэгэнгүүт ер нь та яг өөрөө зүгээр юу гэж дүгнэж байна? Энэ жил ер нь яг юу болж юу болсонгүй гэдэг ч юм уу те. Тэгээ яг зүгээр би бол сакси гэдэг нь түрүү хэлж яснаар энэ жил бол тэгэл нөгөө мортга хазгаа гэдэг юм болсон баг. Тэгэл эхнээсээ ахуулаад коуч нартай тэгэл за энэ легонорыг авчнаа. Энэ хоёр легонор одоо юу хүртэл 1 сар хүртэл энэ хоёр легонор явна. 1 сараас хойш бид ийм төвшингийн легонор авчирна. Тэгээ явна гэл хоёр легонор авчираад нөгөө тэгдэглэн бахтаа гэж бол тэгэл яваал хоёр легонор эхний хоёр легонор нь чирлээ. Тэгэл явлаа. Тэгээ нөгөө хоёр нэг нь тэр Абдул гэдэг нөхөр өстэй. Тэгээ жоохон таараа нөхөр багтлаа. За энийг солио төсөөлчлээ гэл. Тэгсэн чинь коуч за энэ бол тасархай хамт шүү гэл нэг коллегадаар санал болгоод. Тэгэл яасан чинь нөгөө легонор маань ч болдгоо коуч маань ч болж өгдгөө. Тэгээ манай энэ сая нөгөө юунд байсан коуч нэг мундаг залуу л да. Аюу сан тасалжуулагчийн хувьд тэр хувилбар хамгаалтанд жоохон хувилбар тэр багтаа ойлголцоо. Та Канадаг хэлээд нөө. Гүүг нөгөө хин манай халдсан чи хин тэ. Бид ч халдсан гэсэн халдсан. Тэгэл ер нь аюу мундаг тасалжуулагч шүү дээ. Тэгээд нэг л ганцх юм алдаагаад нодлонч байсан. Өдөөс ингэдэг нөгөө одоо энэ тамирчдыг бол одоо зөөх багийн эзэн бол одоо ямар төвшөнд байх хэвчээ. За яг ингээ найз нөхдийн дунд жорж болно. Аюу өндөр дээрээс тасалжуулагч бол одоо командлагч маркаар байх хэвчээ гэж би бодод байгаа хэрэг. Тэгсэн чи манай нөхөр ингээд чи сэлгийн суучгүй тий суучсныхан дараа чамайг одоо удаахгүй гарганаа. Уучлаарай ч гэдэг юм уу ингээд юм болоолаа юм яа талаараа. Би бол тасалж чи бол наадах бүх юм хийх ёстой. Одоо би бол мэдээж нэг ч удаа би одоо 10 жил болж байгаа чи тэгчихгүй дээ гэж одоо тасалжуулагчтай хэлжсэн тохиолдол надад бол байхгүй. Зүгээр ингээд ерөнхийдөө наадах чи яг яагаад та нар анзаарсан бол ингээд тоглолт болгоны дээр би очиод тэр багийнхаа хойхон мойхон тэгээд суугаал багийн уур амьсгал ямар байгаа тийм. Энтрийг анзаараад тэгээд сууж тийм яг ингээд багийн уур амьсгал эвдээд байгаа хүн дээр очиод чи тэгээд шүү гэж нэг удаа хэлж үзээгүй зүгээр яг тэр хүн энэ багт удаан байх юм уу байхгүй юм уу гэдгийг л дотроо бодоод харж байгаа болохоос шүү тэрнээс шүү тэр энэ хүн одоо чи ийм ажиллагаа ингэсэн тул чи ингээд яв чи ингэхстэй ч гэдэг юм өөр багийн тоглогч нар ирж хүртэл хойно очиж сууж байгаа л энүүдээ ямар хуу стилтэй нөхөр юм бол айсан яг ямар хуу юм бол би бол төсөн саксиг бол багийг бол одоо гэр үйл байх хэвээр дотн байх хэвээр тэгжээж Монгол саксыг тоглохыг бол нэг нэгэндээ итгэдэг итгэлцэл байх хэвээр тэгжээж манай багийн 3 жил одоо ер нь манай багийг тэгээ финалч гэж хин ч ярдгууд байсан юм шүү дээ. 3 дахь жилдээ финалтах жагт нь хүртэл хизээс тэгэхгүй тэгээ 4 дээр малтар ч юм уу 8 дээр малтар нэг л тэгтгэл байсан. Тэгээ ганц гаргасан миний бодлоор бол Монгол
хүмүүс ингээд Монгол хүн байгаа шүү. Монгол сакс тогломоор байгаа гэдэг юм бол явсан баг. Одоо манай хоёроо маяга гэдэг чинь ингээд айгүй зөв хөвгтүүд тэгээд ингээд тэр мундаг байх нь өдөөс хамаагүй юм шиг байна. Нэг гэр бүл болоо нэг одоо 5 байрал дээр 5 тоглож харахад тэр 5 биний бодлоор бол тэр 5 бол одоо ингээд гарааны 5 тэгэхээр одоо мэдээж л хамгийн сайн л хүмүүсээ гаргадаг тийм. Гарааны 5-т ингээд байлаа гэхэд гарааны 5-т маань ажлаа нэг 80-90% хийдэг байлаа гэхэд ард нь байгаа 5-т нь нэг 40-50% хийдэг ч юм уу. Тэгтээ нөгөө ард нь байгаа 5-т одоо би чиний сэлгээ байлаа гэхэд амбукын сэлгээ би байлаа гэхэд за амбук угаасаа надаас илүү шүү гэдэг мэдрэмжийг сэлгээ бодож явах. Би бол тэгж бодоод байгаа байхгүй. Тийм бодолтой байх хэрэгтэй. Амбук илүү юм чинь. Тэгээ амбук чадахгүй болоо буугаад ирэхтэй. За ястаа барсан. За чиний гараад үзэгдэхтэй гэдэг ч юм уу. Ийм багийн уур амьсгал байх юм бол би бодоод байгаа. Пенал их ойрхон, аврах их ойрхон баг. Тэгэхгүй амбукыг гаргахад амбук угаасаа чадахгүй л байгаа зү. Намаа гаргацсан байсан бол би алах байсан шүү дээ гэд тэр нэг хөтөнд суугаад бодоод байх юм бол за тэгэл ер нь унах. Энд л нөгөө Монгол сакс Америк сакс хоёр өөр саксуудын хоорондох төвшинүүд энд л байгаа гэж боддог. Тэгээд яг нөгөө сэдгийн амбук ах нь бархаагаад ороод ирэх юм бол за би одоо гараад яана гэл. Одоо Найтцыг аюу олон жил хамгийн мундаг тамирчлаа. Шөнө мэдгүй одоо тэгэл нэг байрал дээр 4-5 нөхдүүд Монголын шилдэгүүд очиждаг. Тэгээд нэг байрлалаараа тавуулаа сакс тоглодог бол одоо яа ч гэсэн. Тэг нөгөө байрлалууд дээр ингээд алдаад байдаг. Тэгээд аюу их мөнгө сонсогтой болоод алдаал байдаг. Тэг чи манайх цаажууд нэг баг төсөмсвэр ч юм уу тийм. Ингээд юу нь бол ингээд байрлалын байх хэвээр. Одоо ДК хаан бол тэр байж хэвээр. Тэгээд ДК байхгүй бол тэр нь ингээд нөхөн шүү гэдэг. Иймэрхүү юмар явсан тул талаас нэг 3 жил финалцсан баг гэж байна. Энэ жилийн хувьд бол тэгээд л өстө нөгөө мотивацаа болсон гэдэг шиг. Тэгээд янз янзын юм нөлөөлсөн хөө. Гэтэ бас ингээд би бас ингээд унаал ихэлсэн бас ингээд хараал байсан. Ер нь бол ийм байдаг юм билээ том багууд ч гэсэн. Тэгээд би бол нэг яахгүй л байна. Одоо ингэчлээ. За сакснаас болди юм ч юм уу тийм. Ашгүй бол одоо ингээд яахгүй л тэгэл өөрчлөлт зарчмаар л явна шүү дээ. Тэгээд хөгжиж байгаа лигт очиж тоглоод одоо хүмүүс та ядчаад асуух бах. Танахад яг ч нэг чинь. Үгүй би бол тэгээд тэр хөгжлөлт ямар төвшин тоглосон тэр төвшиг өөрчлөлөө юм. Яг тамирчид маань яг нэг гэрээтэй учраас дээд одоо бас энэ чинь нэг залуу насны спорт тэгээд тэр утгаараас нэг тамирчид маань ингээд дээшээ тоглох молох хүсэл байгаа юм шиг байна. Тэгээд гэрээндээ захиртаад ингээд явах бах. Тэгээ миний хувьд бол яг бүгдөө яг саяхан нэг уулзалтад яах юм бэ? Таад манай гэдээш тоглох юм уу? Хүслийн лигтээ тоглолцох юм уу? Яах юм бэ гэдэл саяхан нэг уулзалтсан. Тэгээд одоо энэ баг байгаа та тоглолгүй тэгээд бүгдөө тоглоно шүү дээ гэдэл. Угаа халагчаас ахуулаад гэж хэлээд тэгээд бид тэр хүслийн лигтээ хурдхан шиг тоглоод дээшээ гаж ирэх юм уу? Альс хүслийн лигтээ гоё тэндээ аврага аваад пеналтал тэгээд тэндээ байж явах хэрэгтэй юм мэдгүй. Ер нь тэгэл ямар ч хамаагүй төвшингийн саксыг бол тоглолтоор л тоглох. Одоо тэгэл нэг багийн дүү за хөрөнгө оруулагч гэх юм спонсор байгууллагууд ч гэдэг юм. Харуулж байгаа саксан зарцуулж байгаа одоо тэр мөнгө бол тэр хөрөнгө оруулалт бол яг үндэ яг юуны ч баталгаа бол биш те тийм үстэй. Тэгээд мөнгө төлөөд хожил авчдаг бол одоо магадгүй сүүлийн хэдэн жил бол айгүй их мөнгө цацж байгаа эдэгдэн баг байжлах шүү дээ ер нь бол те. Тэгээд яг л нэг юм багийн гэх юм уу дотоод уур амьсгалын гэх юм уу те нэг юм л угаасаа байх хэрэгтэй шүү дээ заавал байх хэрэгтэй нэг юм чинь тэгээ дээрэс нь угаасаа л тэгээд мөнгө төлөөгөө одоо тийм мэдгүй нэг хин фракас коуч гэдэг байхгүй багийн эцэдүүд юу яахгүй байна мэн гэд нэг тэгсэн гэд хэлж ирсэн шүү дээ тэгэнгүүт ер нь зүгээр ингээд гэдэг байхгүй одоо ингээд л нэг юм шууд хажлыг одоо маадгүй зүгээр ингээд хөдөлтөж авах гэж байгаа юм шиг те зүгээр ингээд бөө ингээд үнтэй тоглогч нар авчир тавиал ингээд гэл ингээд барилга өгсөрч байгаа юм шиг ингээд те шууд ингээд хожих гол ингээд яарад байх юм. Тэнгүүд коуч бол ерөнхий зүгээр шуум сонсох нэ. Шуум. Хайд. Найттай за эхний 3 жил бол надтай ямар ч гэсэн чемпион гэдэг юм бол бити яраарэ гэж хэлж гэрээ байгуулсан юм шиг л. Тэгэхээр бол
Нөхөр бол өөрөө процессыг сайн мэдж байгаа. Тэ энэ ч одоо ингээд нэг юм өндөр барилга барих гэж байгаа бол хундаам амар сайн байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэр эхлээд нөгөө бараг нийт хугацааныхаа тэ нэг 60-70% хундаамдаа зарцуулдаг ч гэдэг юм уу. Тэр амар сайн байх юм бол дээшээ барих юмнууд нь түг өргөжлөө явагддаг гэж байдаг. Тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгвэл энэ бас ойлголтыг ер нь манай багийн эздүүд энэ ер нь сагсанд хөрөнгө оруулалт хий гэж бодож байгаа одоо орж ирээ идэр гэсэн бодолтой хүмүүс байгаа бол энийг бас амар сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна тий. Мөнгө төлөлөөл бол тэрэнд чинь төлбөрийн заавал хожил орж ирнэ эсвэл авраг орж ирнэ ч гэдэг юм. Тийм болно гэж бодоод байхгүй тий. Сайн хүмүүсээр авраг аавна ч юм уу сайн хүмүүсийн бүгдийг нэг дот шүлүүлж чад хожил аавна гэдэг. Тэм гоё итэж биш байхгүй. Мэдрэмж шал өөр байдаг. Өөрийнхөө хүүхдүүдийг гаргаж ирээд тэнд цагт тоглуулад байж байгаа. Энэ тентгийн хүмүүсийн бэлтгэсэн хүмүүсүүдийг мөнгөөр бөөгнүүлж хагаад цагт тоглоод байж байгаа мэдрэмж бол газар тэнгэр шиг ялгаатай байна. Тэр хүн миний авсан мэдрэмжийг аав болохоор ойлгохгүй л дээ. Тэгэхээр шал өөр үүдэг одоо тэр хүүхдийн чинь ингээл жоохон бахтай ингээд цацалт хийхдээ ингээл цацдаг гэсэн үг хэрэг. Одоо бүр ийм төвшингийн засалт хийж энэ хоёрыг ингээд хараа сууж явах хооронд ч 5-6 жил явчих байгаа хгүй. Тэгээд тэрийг хараа суух тийм мэдрэмжтэй гой бөмбөг тэр хурдан одоо манай Уган баярын тэр одоо бүр санаанд оромгүй үйлдэлүүд ингээд бүр заримдаа бас ингээд бүр сонирн болд нь шүү дээ. Орондоо орчоод тоглолт бодоод тавьчих тэр одоо юм балаа юм бэ гэсэн бодогдоо бол тэгээд яаж хийж өгөө тэр босдууд нь гэсэн одоо тэгээд манай Сүхбат матын тэр юм ч юм л өөр шүү дээ. Тэр аваага тэр шин тэр бага хүнд итгэж байгаа итгэл хүнийг хайрлаж байгаа манай багийн хүүхдүүдийн тэр өгж байгаа мэдрэмж тэр бол шал өөр үдийн зүгээр яг ингээд би одоо сая ингээд өөрөө тамирчдыг яг өөр хүний хүн дээр бэлтгэдэл ирсэн одоо энэ хэсэл манай дээр байж байгаагууд нэг 2 жил тоглоод явлаа. Эдрийн ингээд байгаа мэдрэмж манай яг үндсэн хүүхдүүд одоо манай энэ хүүхдүүдийн мэдрэмж хоёр бүр ингээд тэнгэр газар шиг ялгаад байхгүй. Одоо энэ хоёрсоо руугаа багш наваг дуудаад одоо би явахгүй болохгүй байлаа. Гэрээ байгаа. Гэрээгээ одоо тэгээ яах вэ хүү ингээд манай үндсэн багийн хүүхдүүд хизээч тэгэл бодойхаа намайг одоо тент хэдийг өгөх гээд байна. Би тэгсэж чинь ингэлээ тийм яриа хизээч гаргаж байгаагүй. Би одоо тэрүүнд нь бас их омогшоод өнөөдөр хүртэл сагсанд байсан баг. Тэгэл нөгөө олон хүүхдтэй хүншил тэгээд хаваач яа чи бэ наа чи яагаад байгаа хийгээд байгаа ингээл. Тэгээ би ч нөө 2020 онд аюу том хагалгаанд орсон шүү дээ. Ер нь амьд байх уугүй юу гэдэг ч юм уу тийм. Одоо та нар анзаарч байгаа аюу ингээд жижигч өстэй. Тэгээд чи нөө бүрнүүд болоод хагалгаанд ороход тэгээд нөө чин бүр хаван яасан ч хэлээд тэгээд ер нь л яаралтай байхгүй бол ковид мавид болоо. Тэгээ Монголд бүр эртэн солиулсан. Тэгээд хагалгаанд орохгүй бол эмнэлгээ явж байгаа. Тэгээд тэр шин чинь тэгэл нойр хөрөхгүй. Тэгээд нөгөө дараад нь хагалгаанд орж байгаа чинь дараа их нэртэй ингээд тэр чинь баг 12 хоног Монгол гэр бүл хэмтгэ уулзахгүй шүү дээ. Монголын нөгөө эртэн шилжүүлэн суулгах төв чинь тэгээд уулзаа дараад яг манай их нэр тэгээд яг тэр хагалгаанд орох гэж яг яад юм бэ нэх шүү. Айжсэн үү? Гээхгүй дэс айж байж байгаа. Намайг боддсон байх, хүүхдүүдэд боддсон байх үгээд. Бодлоо одоо өөр юу боддсон. За. Яг ясвэн дээр нэр ингэж яад явчих юм бол юм уу идванд яах вэ гэдэг. Багийнхаа хүүхдүүдийг бодоод балаараа. Одоо нөгөө идван одоо өөр багт очиад янз юмнууд дээр очиод янз болчих үедээ. Наваагайг болж ирсэн. Яа наваалаа гэж бодлоо балаалаа бодогдоо. Тэгээ би ч одоо өөрөө 4 хүүхдээ одоо тэгээд би ч өөрийн амбар 10 манай ах чи 10 хүүхдээ айл шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээд тэдний ахыг чи хүүхд тэгээд янз юмнуудаас яг тэгээд бодогч л байсан. Гэхдээ яг дараад ингээ бүх юм туусны дараа бодоход айгуусан тэгээд баг бодогдоод балаараад тэгээд нөгөө бэлтгэлээ хийж байгаа бол юу болж байгаа бол тиймэрхүү тэгээд би бодож байсан. Ердөөс би ерөөсөө сагснаас бодлоодөөсөө яахгүй бай. Энэ хэдэн хүүхдээ ингээд тэгээд нөгөө манай ээж гэсэн тэрийг ингээд бол одоо энэ дэкмэг хичнээн яаж яасан ч гэсэн би бол мэдэрч байгаа. Өөр баг мах тоолоход бол хэцүү л байсан баг. Гэхдээ ингээд яг одоо ингээд хүний амьдралын зарчим байна. Янз юм байна тийм мэдүүлж байгаа учраас янз юм болсон л. Аргагүй л ахaltaа. Уйдах чинь бүр одоо ингээд
би л бас яг лавагийн бэлтгэлийн монстер бэлтгэлдэгтэй хаа. Тий. Тэгэхээр би нэг хаяа нэг ажил нөө тийшээ орбитер байсан байхгүй. Тэний хаяа нэг нөө ажлаас тараад ойрхон зааланд лагот ярьжаад хүүхдүүдэд чинь бэлтгэл хийчихээ. Тэнгүү та хаяа орж ичээ нөгөө бэлтгэл үзэж сууждаг гэсэн. Тэгээ лагоо нөгөө манай багийн заахтай баг тэгэл би нөгөө бэлтгэлд цуг ороод. Тэг чи одоо миний санаж байгаа жоохнууд нь энэ сая юунд орсон? Ган эрдэнэ лөө. Холбогч. Юунд орсон? Найтс. Тэр чинь хамгийн жоох нь. Тэг бидэх ер нь одоо нэг 17 8 оны үед бол Тийм баха. тэр жоох нь тэдний яг дээдл нь сайхнаа. Одоо энэ төгөлдөр гээд мөшийн одоо тасч хийгээд. Тий, Жамал. Тий. Тэдний мэдэр чи. Тий, Жамал гэдэг. Тэгээ дээшгээ тэдний дээдлж бол одоо тэр цогоо мөгаа тэр тий. Тийм. Тэр л одоо бодохоор ингээд тийм жоох хүмүүсийг ингээд аваад бэлдээд ингээд цуг байсан. Тэгээд нь бараг л одоо буйдаа өөрийн хүчил. Ой тэгэл чи бодлоо. 10 өдөө хөхд машинда чихээд бэлтгэл рүү зөөдөг байсан гэхээр чи нүгээс аав л байсан бохохгүй. Гүй тэр бүр Манай биш миний хэлж байгаа энэ чигээд насны англиар багаас ер нь баг нь. Тэгээд ганаа манаа шиг жоохнууд нь тэгээд ингээд нэг 2-оос 3 нас бол байдаг байсан баг. хүн ярил идэхгүй. Одоо энэ манай энэ давхраач анхаарлын сагсид руу надыг оруулж байгаа шүү дээ. Давхраач одоо энэ төмөр зовдыг дөрөв бүр аюу тум дөрөв өрөө байр хөсөлж байгаа. Тэгэл одоо энэ манай энэ жам цогон баяр байна. Тэг талига цогоо энэ скватрын нэг өндөр хүч юм блэ. Сулгоо юу? Одоо сагс толгой ялчих юм аа. Тэгэл ямар ч байсан нэг 7-8 нөхөд цуг амьддаг заяа. Хин. Бүр амьдэрч байгаа юм уу? Тий, байр хөслөөд давхраа. Тэгээд нөгөө энэ хэдийн хоол мол гэдэг. Тэг манайч нөгөө манай компани өдөө хин тийлв Малта тэгээд хоол нөгөө ич шин. Тэгээд ич ирэхлээр ингээд бэлтгэл тараад хаашаа ороод махав шүү гэдэг. Тэгээд өөртөө наа инклюд гэдэг нэг том шар марын хаа сэтэ хаач том шүү дээ. Тэгэхээр наатаа эвтэг аачаад наатаа эвтэг тэгээд чанаад ичээрээ гэдэг. нөгөө давхраад хэл. Тэгээд давхраа эдрийг зохицууллаа гэдэг. Давхраа аачаад өгөө тийч гисгээд янзлаад. Тийм эдгийн болдог шүү дээ. Тэгээд нөгөө хөдөөнөөс ирсэн нөгөө өхрийн гидснүүд байна. Оо давхраа энэ гидсийг аачиж наатаа дээрээ цэвэрлдвэл тэгээд сайхан бууц хийлгэж. Бууцыг хөлдөөлгөж. Тэгээд нөгөө балкон дээр нөгөө чинь охтууд уяха охтуудыг авчираад хийлгэж. Тэгэл 50 хэлний шуудаа гурлан бүрдэж байгаа. Тэгээд бууцыгээд хөлдөөгөө заримдаа давхиж бас нөгөө бууцтай сайдын нэг бууцтаас чийдгээд бууц идэл. Бүр тэгж амьддаг шүү дээ. Тэгээд легоноор авчирсан чинь легоноор ягаа хин жилийн 2 легоноор авчив. Байрлуулах мөнгө байдгүй. Байр маар хөөслөх мөнгө байдаг. Тунгууд нөгөө байранда давхраа галзуухандаа амьдраа. Давхраагийн өрөө дотор нэг легоноор хийгээд нөгөө легоноор нөгөө өрөөнд амьдруу таад шүү дээ. Эдгээр дотор шүү дээ. Нэг санжид бид нөгөө мөстер арангаатай нэг тоглож байхад нэг шар манад амар шиддэг шүү дээ. Шар нас. Хин блэ нэр? Тий. Нэр нь орж ирэхгүй. Бараг Исуровский арай биш үү те. Үнэхээр гоё шиддэг. Тэгээд энэ цэвдээ гэж би тэгэж аягүй мэддэг байсан. Энэ цэвлээл басандаа нэг. Тэгээд нэг хуссан. Тэгээд манай нөхрийн карьер нь шууд унаад цогтдсон шүү дээ Монголоос. Хаяал тэгдэг. Аягүй гоё шидэж байсан тэгээд. Янзлаа эзэм минь. Янзлаа. Тэгээд амар янзлаа. Үгүй гэлтэй нэш гэж. Тэрийг гаргангууд эпох шууд цэвлэг гэлдэгч юм чи. Тэгээд ч бас нэг жоохон хит байлаа. Манай хоёр ч бас нөгөөгөө аваатаал яваадсан нэг амиг дээр. Тэгэл манай шидэгч цухтаал буудлын дээр цухтаал онгоцонд суугаад яваад гисэн. Тэгэл цэвлээ ямар зөвөн байна гэж би нэг жоохон бодож байгаа. Тэр суурал тэгэл дууссан тэгэл. гой тоглогч байсан шүү те. Үнэхээр гой тоглож байсан. Чи нөгөөгөө л дээ. Алчихгүй юу гэдэг. Гой шиддэг нөхөрс дээ. Тэрээс Одоо тэр сая нөгөө нэг юг яриад штэ те. Тэгэхэр чи угаасаа л алчгүй юм байна л та. Тэгэл байрлж гин, хоолж гин. Тэгэхэр чин за тэгээ дээрээс нь зөөдөг байсан. Тэгэхээр угаасаа за одоо яг хүүхдүүд нь нэг өсвөр насн дээр байгаа хүүхдүүдээ яг нөгөө бэлтгэл рүү ингэж зөөж ингэж авч байгаа аав ээжүүд бол энийг бол маш сайн ойлгож байгаа. Яагаад тэгэхээр тэр хүүхдүүд өөрснөө мэдээж бодахаас урахгүй заяа.
Ягаад тэгэхээр тийм цаг хугацааг өнгөрүүлсэн учраас нэгдүгээр, хоёрдугаар аав ээжүүд нь ч гэсэндээ юу болж исэн гэдгийг мэдж байгаа учраас яарн тийм шийдвэрүүд гаргуулахгүй. Тийм болохоор баг гэрээ хийгээгүйсэн ч гэсэндээ ерөнхийдөө өнөөдрийг хүртэл одоо өнөөдрийг нэ саяхныг хүртэлтэй ер нь нэг хинч баг ийш тийшээ бэлтэлцэж алгуулгүйгээр яг ингээд үндсэн бага тэ цөмөө ингээд барьсараа байгаа л өнөөдөр өдийг хүрсэн байх л гэж бодож тийм. Тэгж бодогдож байна санаасаа. Яг наадах чи хэлэх гээл би сая яг бодоод сууж илаа. Тэгсэн чи яг хэлчихлээ. Миний хэлчихсэн юмыг. Мань тэгвэл буцаагаад чи хэлэх үү? Чи байж хөө. Энийг катлаад би ярьчих уу? Exactly гэдэг. Яг л тэрэлдээ тэр нөгөө буйдахын хэлдэг чинь л яг тэр ихгүй нөгөө яг анханасаа байсан гуудын дотроос эзэж тийм өөр баг руу ч гэдэг юм уу тийм ерөөсө гарч байгаагүй гэхээр угаасаа тэгэл тэр цаг хугацааг туулаад цогтой ингээд нойлосоо яваад ингээд эргэлж өссөн хүүхдүүд ч одоо хүн чанар гэж бас нэг юм байгаа шүү дээ тийм. Тэгээ ахын өөр хүмүүжил байна. Тэр бас тэр хүүхдүүдийг бас аав ээж нь дээрээс нь тэгэл спорт ингээл буйдаахын ингээл хүмүүжлүүд айгуу гоё орцсон баахгүй. Тэрнээс гоо жоохон хүмүүжил мутаж гэсэн анханасаа явж байгаа л тэгэл хүн чанар манар хэрөө юу бол тэгэл бас явцсан л байгаа шүү дээ тий. Тэгэхээр гоё тэгэл бас өмчлөлтэй хүмүүс байна. Гэл бодоо сууж илаа. Тэгээ нэг амар өгөөд өгөхгүй. Эрдмийн номоос хүний ном гэдэг. Тэгээ хүний амьдралаар л хүн амьддаг шүү дээ. Тэгэхээр хүнийг яах ёстой одоо даруй төлөв байх ёстой, төвшин байх ёстой. Хүний амьдрал ингээл ямагт ингээл хөвсчээдэг, өөрчлөгдчихэд. Өнөөдрийн найз нөхөд 2 жилийн дараа байхгүй болцсон байдаг. Хаашийн найз нөхөд гараад ирсэн л байдаг. Гэхдээ яг нөгөө хүүхд одоо тэр манай энэ хэдий чинь тэр жоохон байх үеийг яг тэр хүмүүжлийг хүүхдийн эвгүй нас нөхгүй. Тэр үед ингээл нэг онгорсон талдганс нөхөр онгорол талдганаал тиймэрхүү стилтэй болгочвол баргаж л тэр сакс максыг яриад мараа тэр хүүхдүүдэд тэгээд тусалж яасан гэж ярихаас илүү гай болж байсан. Одоо тиймэрхүү сэтгүүл суулгачгүй гэж яадаг байсан тийм. Би ч өөрөө нэг олон хүүхдээ өссөн боллоо чинь тэгээд зөв хүмүүсийн зөв байлгаж байсан. Тэрнээс энэ багт байна уу, байхгүй байна уу? Над ямар өртөөч биш энэ хүмүүс. Би тэтгэж ямар авлагатай ч биш ингээд явлаа гэхэд ингээд яваад болно. Гэхдээ бас нэг манай багийн нэг тийм юм байгаад энэ одоо тэрийг ингээд хэлж чадахгүй нэг нэг ингээд нэг хайрладаг хүндэлдэг. Тэгээ яг дараагийнх нь шинээр одоо энэ хүүхдүүд орж ирсэн ч гэсэн бас хардаг тэрийг айгүйх миний хувьд бол одоо энэ тэр айгүй чухал над санагдаад. Би яг Монгол сакс гэж яриад байгаа. Тиймэрхүү стилээр явуулж жоохон гэхдээ одоо ч тэгэл юм өөр л болоод байна л да. Юм ч өөрчлөгдөж чинь, хүн ч өөрчлөгдөж чинь те янз янз л болж чинь. Гэтэл зүгээр ихсэнсоо сухад бол багч бай, байгуулагч бай тэгэл тухайн нэг хамт олонны соёл бол яг л зүгээр лидерс шүү дээ тий. Лидерс дүнгийн тухайн багийн эзэн одоо буйдаах бол тэгэл яг л тим соёлыг өөрөө чаруулаад тэгээ нөгөө хэдээс ч тийм хүсч шаардал явсан болоод одоо бидний мэдих тэр нөгөө бууж өгдөггүй тэгээ одоо юу гэдэг тийм металл гэдэг нэг баг байгаа даа шүү тий. Тэр баг л ер нь үүссэн байгаа даа байхгүй. За тэгээ хэдүүлээ ямар ч сан гिचээд дугаарынхаа спонсорыг явчих. Ивент итгэж хамтран ажиллагч та дурдъя. За тэгээд энэхүү дугаарын ивент итгэгчээр итгэлийн чанараар Асахи. За тэгээд смарт гудлын эдлэгийг уртсах нь манай смарт маань иргэн орж ирсэн байгаа. Манай хоёроо манай зөвлөгийн танил хичнээн танил смарт байгаа. За тэгээ үндэсний дээдлигийн албан ёсны Токио маань мэдээж байгаа. За тэгээд Men's Barbershop бас ивент итгэгчээр байгаа. Тэгээ миний ус мөсийг манайхан харж байгаа юм бол. Тэмэнскийн залуучуудад баярлаа. Янзын болгож өгсөн. За тэгээд хамтран ажиллагчаар Тодгэл зүрээтэй TG брэнд. За мөн хамтран ажиллагчаар хүссэн пүүзээ Cool Kicks UB хамтарч ажиллаж байна. Бүгд нь маш их баярлаа. Баярлаа. Смарт дээр сайн юм байна. Смарт оо. Нэг нахих юм уу? Салпитэг байгаа мó. Хий гიშгэлтэй нэг нахих юм уу? За тэгээ бэлгээ авчи. Тэгээ бэлэг ямар цэглэх гэж. Смарт янз нь шүү дээ. Бас. Данад наадаг юм байна. Смарт оо. Зөө. Асахи.
За Асахи. Асахи. Итгэлэг чанар Асахи. За Cool Kicks. Cool Kicks UV Inkosh. Cool гэсэн гэдэг байна. Дамана Менск. Менсков барбар шоп. Энэ өсчний газар Гоё юм байна уу? Наач. янз бүр. Сая би бүрөө. Тэжигийн гар юм бэлэг. За TJ Sport. Биш тэр гэхдээ дүүгийн гар мар юу юм бэ? Массажны буу юм аа шим түр. Гар бүр. Тэр нөгөө юг харсан чинь л амар их юутай ах шиг л шүү дээ. Үсийн засал, массаж хийгээл тэгснээр баахан усан тойр очсноор бол одоо мэдж байгаа бах та. Бэлгэнд нь юу яаж тийм нэг За бэлгээ явчих юм те. бэлгэнд нь 2 удаа асуулах ямар ирэх байгаа хаа. Өсч ингээд таны очиж сонирхоо. Зайсан гэсэн. Зайсан скорийн гол талдаа байгаа. Төгсөлөр нь буугаад Юу ячил та нөгөө юуг нь харуулчих л та. Тэ яг юуныхаа смарт биш ээ Менск тэ. Тэгэнгүү тэн дээр ингэж байгаа. За мэдээж кофе цай байна, ус угаалт байна. За тэгээ ус засалт орно. Тэгэнгүүтээ нүүрний шар уснуудыг авах. Тэгээ хамар болно. За өхний маск. За тэгээд сахал хөмсөг засалт. За массажны ор, чигшүүлэгч тос, тэгээд халуун бигнүр гэд бүх юм нийлээд 69к. Үнэхээр боломжийн. нэг удаа чиглэлээс Оо яа. очмоор санагддаг. Угаасаа тэгэл очихл юм байл л дээ ер нь. Зайсан Square-ийн 14-ийн би байранд л байгаа юм биш үү? Нөгөө одоо яг би очсноор яг гоё айгу ойлгомжтой тайлбарлаж байна. Зайсан Square шүү дээ тий. Зайсан Square-ийн хойд талд нь ертөнцийн зүгээр хойд талдаа нэг том зогсоол байгаа шүү дээ тий. Тэр зогсоол руу гараал ирэх юм бол угаасаа эсрэг талынх нь байранд нь хаяг нь харагдаж байгаа. За. Ил харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө төв замаасаа Зайсан Square-ийн арталт нь л гарах нь ер нь болж байгаа. Тэгээ гараад очих юм бол угаасаа олчихно. Окей, тэр баалагын ресторантыг харсан чинь сахал махлын ямар гоё зассан те. Амар. Сахал махалтай хүмүүс бас очивол бас зүгээр юм бэлээ шүү. Намайг хаа сахлаа авсан юм уу гэдэг. Агны байхгүй штэ л гэж хэллээ. Агнаасаа байгаагүй штэ гэл. За тэгэд TG-ийн бас бэлгийг манай видахт бас нэг арай онцгой бэлэг өгсөн байлгүй гэж байна. Нэг харъя да. Манайхан ч бас тэр талдаа бол сайн штэ. Сим. Сэм. За манай дүүтэх юм. За. Энэ гоё алчуур гэж. Оо энэ янз яараа. Энэ хэдэн оны зураг вэ? Энэ спортын төвөрдөнд Энэ нэгдсэн лиг үү? 22 он юм байна тий. Нөгөө пенальтдаг жил үстэй. Биш финалдаг. Нөгөө Хүрээлжлээ танаа 7 тоглолт гараад майнус дөрөв дэжигдэл гэж жил юм уу? Энэ Тэр жил гоё гараг шүү те. Янзын зураг байна хаа. аяллаа тэгж. За. Маа TG-ийн ч тэгэл нэг юм мэдрэмжтэй тий энэ зураг моргон дээр. гоё юм явуулдаг юм аа. Стог юм. Тийм байна. Өстой хөрх юм байна. Энэ надлаа хараад энэ ч манай том өхөө. Ноо тийм үү. Энэ хажуудлынх нь энэ манай найз боломж төрж гээд. Онцгой байдлын дараа маргааш шүү дээ. Энэ залуу асагс тоглолтыг сонирхдаг. Таламлахын юмд байсан уу? Тий. Анхны залуу байгаа да. За гой бэлэг болсон компьютер Хоёр бэлгсэн баярлаа. баярлаа. Бэлгнүүдийн доор тавьчих. Тэгээ доош тавьчих. Тэгээд манай асагийн болохоор энэ яг энэ Ion Drink одоо юу Энэ шинэ хөвчтэй бүх юм байгаа. Тэгээд сая нөгөө драфтын эмгтэй бэлтгэл болсон шүү дээ. Тэгээд уугийн дээр нөгөө ерөнхий бэлтгэл өдөртөд аваа явахгүй юу? Бууга гуруулаа тэгсэн чинь уугийн тэгээд энэ Амбукийн подкастер өгсөн нөгөө Ion Drink чинь ингээд дуусаагүй байж л байгаа шүү дээ. Авах уу тэр өгөр чинь одоо батал. Ингээд найруулал очиж энийг бол. Та одоо энэ нөгөө ийм юутай юмнуудын нэг 0.5-д найруулал сэгсрэл очно. Баг магт авчих зүгээр шүү. Түрүүний нөгөө хүүхдүүдийн хүмүүжил хүн чанар манар ярьжсэн дээр нэг юм хэлчихсэн чинь сая юу явчлаа. Тэгээд би энэ сонссон шүү дээ. Тэр гэхдээ нэлээд ойрхоноос сонссон болохоор нэлээд л дөхөө мэдэх. Жижигэж чинжил дархан гэлөө хаанах гэхлээр нэлээд өндөр санал тавьсан юм шүү дээ, тий. Тэг сонссон. Тэгээд ер нь бол металд авж байгаа цалинг бараг даблдсан хэмжээний тэгж сонсогдсон шүү дээ. Тэгээд жижиг Удахтаа бол ярилцсан л байгаа айгуул тэгвэл. жижиг нөө гэсэн гэхээр би
тийм өндөр дөнгөнөө гэж их бас л багтаа бас нэг те яг багийнхаа яг гол тоглогч бага орхиж явахгүй гэдэг шийдвэр бол мөнгнөөс илүү тэнцээ нэг гоё юм байгаад байгаа хэрэг. Ер нь бол тийм шүү дээ. Мөнгнөөс илүү бас Монголын сагсанд тийм залуучууд их байгаа шүү. Одоо хүмүүс бүгд буруугаар ойлгох шүү. Энэ айгүй их мөнгөсөн тул ийш орж байгаа, тийш орж байгаа гэдэг хэрэгдэт ах шүү. Би бол уус энэ багийн төлөө зүтгэе. Энэ багтаа ингээд яа гэсэн хүмүүсийн тэрнээс би гэрээ мэрээгээ дуудаад яах юм бол ингээд таад гэсэн тэр юунуудыг бүгдийг мэдчихэв. Одоо бол мөр болж ер нь зүгээр миний урдлын цагт тоглож байгаад лиг дууслаа. За дараа жил энэ энийг авна гэдэг нөгөө лигийн тоглож байгаа явцад энэ хүүхдүүд энэ манай тохирохоор хүүхдүүд байна гэдэг. Лиг дууслаа би ярилцсанд ороод одоо чинь хүрээд ирдэ уулз яах вэ хөө эд байх уу тэд байх уу гэдэг. Манай цалинчмаад бас нэг тийм айхтар тийм бас би ч одоо бас их л баг цалин мэл өгöd гэдэг юм одоо тийм ер нь сүүлийн 3 жилийн сая нэг цалингийн өв саяхан харлаа. Нэг тийм айхтар баг мах цалин бол айхтар өгөх юм л л тийм. Баг өндөр түвшингийн цалин өгөөл явчихсан хүүхдүүдтэй бүгдэнд. Тэг яг нөгөө хүүхдүүдийг Монгол хүүхдүүд одоо Ууганбаяр тийм санал тавилаа гэж хүмүүс яриад лээсэн. Тэгээд Ууганбаяр над дээр яриад хахад над бол ижээс юм баг тийм санал тавилаа мавлаа гэж л хэлэхгүй. Тэгээд яаж нэж хүмүүс ингээл ярьж илэн тэгээд. Тэгээд одоо миний дүүн гэрээд урсан одоо тэгээд энэ багийн төлөө одоо зөндөөл явлаа. Одоо чи зүгээр яг тэр боломж цалингаа хэлээрээ. Гэт хэлүүлсэн. Тэгээд тэд за болж байна. Тэгээд тэрүүн тэгээд явсан. Тэгээд Ууганбаяр ч багийн ахлагчдаас бас юугээл хаамаагүй баглуу тэгэл яваад тахоо. Тэгээд нөгөө мэдээж бид нар нөгөө Ууганбаярын амьдрал бид нар шийдэж чадахгүй шүү дээ. Баг бол нэг тогооноос ч тоод идэх байгаа ш. Тэгээд тэр хүний тэр боломж цалингийн хэдий мэдээж өөрийнх нь нөгөө юу байгаа учраас яг өндөр хүмүүс хэлсэн л баг. Гэхдээ би ийм цалин багаасаа авахд боломж болно гэдгийг өөрөө хэлээл. Тэгэл тэр нь зөвшөөрөгдөөл тэгэл тэр цалингууд явсан. Ер нь гэхдээ бас их сони юмнууд байдаг шүү дээ. Одоо энэ бус багийн эзэдэн тэр ингээд лах шиг байгаа. Ингээд мөнгөөр энийг ингээд зөцөж чинь. Мөнгөөр бүх юмыг шийдчихнэ. Яг мөнгөтэй нэг номерлох л та. Гэхдээ бас өөр юм бол Монголын сагсанд байгаа шүү. Би маргадыг нэг өдөр өсөж маргад гэж залуу. Маргад нөгөө Монгол нэг шгшөөх дээр тоглосон шүү дээ. Тэгтээ би ээжтэй нээсэн гэдэг. Ээжтэй нь уулж ирсэн. Сайн минут та ингээд би ингээд юм металлогийн юм байгаамаа. Танаа хүүхд Монгол тоглоол ингээд би ингээд юу яагаал санал тавина шүү. Зөндөө хүмүүс тэгж байгаа. Гэтэ одоо мэдэхгүй. Тэгээд нөгөө шгшөөгийн уртлын жил ирсэн ядах хөтөө. Тэгэл тэгжсэн. Стаа гоё хүүхд юм аа. Өөх гэл. Тэгэл нэг өдөр яжсэн чинь маргад Монголд ирэх гэж байгаа гэж штэ гэл. Гэдсэн. Агент нэм агент байна гэл. Тийм үү Малийн агенттай холбогдох гэж холбогдлоо. Тэсвч Монголоос 5 баг ингээд санал тавьсан. 6 дахь нь танаа металл авгаллаа л гэдэг чинь. За би ямар нэг англи хэлтэй нэг хүүхдээр очиуллаа. Тийм үү. Манайх одоо ингээд санал тавиул болох юм бол болно. 100 нэмэх гээд одоо Монголын нэг баг өгсөн байгаа нэг жилийн. Тэр чинь нөгөө доллараар ярьж байгаа шүү дээ. $100,000 тэгээд нэмэхдээ дахиад нэгээд манайх жоохон дэш өсгөж болно шүү гэсэн санал тавьчихсан. Та саналаа тавиа гэдэг чинь. Тэгэхээр би одоо 110 марав гэж ижил маргадаг 105 ч юм уу одоо тийм л болох. Тэгээ би тэгэхгүй би ямар ч үний санал тавьсан маргадад танаа хаагинт нь хүрэх ёстой шүү дээ. Хүрэх ёстой. Хэд ч гэсэн тавина. Тэгээ би маргадлаа бичдэг байхгүй. Манай ингээд 2 жил ингээд ханаалцсан баг ийм ер нь л аваарга авах сонирхолтой. Гэхдээ манай огийн санхүү тийм өндөр бишээ. Бид чамд $60,000 өгөх боломж байна. Гэт бичээд явуулсан чинь нөгөө агент манай охин гэж агент нь юу чи одоо юу яриад байгаа юм бэ? Тэнийг юм уу танаа металл багч юм багч. Гэдэг нэг бүр ингээд бараж ингээд хараал мараал юм битцсэн байж таа гэдэг. Амаагүй тэгээд маргадаа гэрээгээр айч өгсөй юм тохиолсон гэж. Тэгээд маргад дээр очив. Тэгээд маргад ингээд сонголтнууд мэдээж одоо 100 дээр нэмэх нь хэд болсон юм мэдэхгүй. Тэгээд яасч маргад ээж натаалт.
Уусамана таамаа. Тэгээ манайх ингээд сайн тийм байна ингээд бид нар ч гэсэн ингээд энэ ч айгүй хүмүүсээс ингээд асууж ирээд яасан чи металл аюу зүв баг гэдэг наа. Тэгээ танаа багт ингээд тоглуулж юм аа хүүхдээ. Бөөм баяр вич зүгээр тэргээр чинь тинаа энэ статер галзгүй. Тэгээд нэг сайн дайч энэ буутлууд л хийж байгаа. Тэгсэн чинь лээжэнд гэж. Гэхдээ бид нар нэг юм санаа байна. Ямар санаас? Заалныга хажууд байрламаар байна. Өөр янз янзын хүүхд залуучуудаа ингээд холбогдуулахгүй гэсэн одоо нэг шоу моол хамаагүй олчихгүй гэсэн баталгаа авах хэрэгтэй. Би 100% манайх яагаад гэвэл манайх өөрөө энэ Монгол устойгоо баг энэ заал лигийн боёудаар чинь манай ганцаараа заалтан шүү яг ясам дээр. Фитнес нь хажууд нь. Тэгээд ингээд ийм байгаа. Би бичлэг хийгээл нөгөө юм бичлэг хийж яваад л. Тэгсэн чинь өдөөс аяг удаагүй ээж нь сонгосон. Маргад өөрөө ч ширсэн. Энэ багт яхав. Өвөн баярын хайсгалаа сарууд эрдэнтэй тоглоно гэж юм маргад. Тэр чинь нөгөө сарууд эрдэн үедээ тэр үе чинь маад байгаад байсан шүү дээ. Гэрээнд байсан. Тэгээд тэгж юм. Тэр учраас ингэ тоглохоор болсон. Оо баярлалаа. За тэгвэл гэрээ мөрөө болоод гэрээ мөрөө хийсэн. Тэгжээсээ чинь лиг башгал маань ягаал, сарууд маань ягаал. Тэгэл нөгөө маргад маань ирсэн чинь арай өөр л болсон баг. Тэгээд аюу сан хөөхт байсан. Сайн тоглож. Тэгээд манай нөгөө буудалтай байрлаж байгаа л шүү дээ. Байдгаараа л үтсэн дээ. Байдгаар өстөмөнд тэр бэлтгэл тэр дүүн 16 настай дүүн нөгөө ах нь бас ирээд дүүн ирээд явсан. Тэгээд дүүн нөгөө цааш тоглолт юм лээ. Тэгээд бэлтгэл хийгээ тэрийг би бүр гайхсан. Тийм л төвшөнд хүүхд бэлтгэх хэрэгтэй юм байна. Бэлтгэдэг юм байна. Тэр нөгөө дүүн бэлтгэл хийгээд байна. Би нөгөө заалныханд хэлээд байгаа байхгүй. За энэ дүүн юу орж байгаас нь бэлтгэл ороод байгаа гэсэн. Хэдэн удаа орсон? 2-3 удаа орсон шүү дээ. Яг ороод ирэнгутлаад хэлээрэй. Тэгээд ороод ирэнгут нэг хэлчихсэн би зааланд орсон. Дүүн намайг тэгээд хинч тэр хүүхдийг ийм ачаалтай бэлтгэл хий гэж хэлэхгүй байхгүй. Тэгээд дасалж ураж байхгүй. Маргад хажууд нь байхгүй. Маргад байж ах нь байж одоо чи ингэхэлтэй тэгэлтэй гэдэг бол шахаж махаад өөртөө тэр хинч үнэхээр тасархай бэлтгэл хийдэг. Одоо манай энэ маргад ч бас тийм шүү дээ. Яг тэр хувийн бэлтгэлээ хийж байгаа нь бол Монгол хүмүүс бүр гайхсмар бэлтгэл юм. Айгу хүнд элементүүдээр хийж байна. Тэгээ бид дүүн тийм хүнд элементүүдээр хийж хат би бодчихсон. Манай Монгол хүмүүс арай л одоо Монголын 16 настай топ гэдэг хүмүүс хизээш тийм бэлтгэл хийхгүй. Хувийн тэгээ дэрэж хажууд нь заавал нэг хүн ингээд шахаал янз янз болсон юм юу ч байхгүй. Тэгээд юу бодчихсон мондөг юу яд юм байна да. Мондөг бэлтгэл хийх юм байна да. Тийм юм болж ирлээ шүү дээ. Тэгээд маргад юм манах. Тэгээд тэр анхны нөө ярьжсэн дугаартлаа мөнгө бол нэг тийм шин биш. Бас зарим тохиолдолд тийм хүн байдаг. Тэгээд маргад дараад нь нөө шийдэж болох шиг би бол мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан тэгээд тэрийг сонгоод манад барт хийчихсэн. Амар сонголт байсан юм те 100 нэмэх Наад чинь гэхдээ амар холд юм байна те нэрнгэсэн. Ер нь бол яг хуу мэдээд бол ер нь бол мэдээлэл бол авцсан байсан. Яа тэгэхээр за марад бол арай металл арай бага юм санал хэлсэн. Гэхдээ өөрөө нэг мөнгөнд биш одоо яг өөрийнхөө орохыг хүссэн байгаа сонгосон. Тэгээд тэр нь металл байсан. Тэрийг бол мэд сонсч ирсэн. Гэхдээ бүр яг дүнгийнөө сонсоогүй байсан. Тэнгүүт наад чинь бол бүр амар хол зүрх байсан биш. Тэгэл үнэхээр бас нэг юм чанар. Тэгээ дээрээс нь буйдаахаас хэдэд удаал хэллээ. Ер нь бол мөнгө бол яг хүндээ бүх зүйл бол биш. Мэдээж яг чухал ойлгомжтой. Тэгтээ бол яг үндэ одоо бол яг бүх зүйл бол биш. Одоо нэг жоохон тэрнлүүг нэг жоохон хэлбэх гэж байгаа юм шиг болчиход байгаа шүү дээ. Яг энэ цаг үед бол бас л хэрэгтэй л юм хэллээ л гэж бодож шүү дээ. Ер нь бол. Тэгээд одоо яг энэ нэг драфтж болох гэж байна. Одоо энэ залуучууд ер нь л уулзалт хийх болгоно л дандаа мөнгө төрүүлж асуудаг болсон байлаа. Гэхдээ яг тэрийг буруудаж байгаа юм биш. Угсаа цаг үеийн өөрөө одоо нөгөө нийгмийн хүн өөрөө нэг одоо залуучууд өөрснөө нэг тэр тал руугаа ингээд хүмүүжчихэд нь шүү дээ. Тэгэнгүүт яг тэр үед цаг үед бол драфт ойртсон цаг үед бол бас хэрэгтэй мэдээлэл өглөө л гэж бодчих. Тэгээ одоо ямар ч сан сүүлд бол нөгөө юу байгаа. Бидэд эмэгтэй драфтын бэлтгэл болсон.
Тэгээ эмэгтэй драфтын бэлтгэлийн мэдээллийг бас харуулъя тий. Тэгээд энэ дээр бол бас яг маш гоё тоглогчид бол нэрээ өгсөн байсан харагдчихлээ. Тэгээ онцлог тамирчид эзнээ зогсож байна да. Тий 9 амиртай зогсож байгаа. Одоо нэг Анунго Барсагийн дүү тий. За энэ бол бас яг гоё атлетик тоглогч үлээ. Би бас нэрийн сайн санахгүй байна. Тэгээ ерөнхийдөө бол яг нэг гол үзүүлэлтүүд одоо өндөр жин хурд байрнаас үсрэлт тэгээд алхамжтай үсрэлт одоо юу гэдэг те гүйлтнээс үсрэлт гэдэг юм уу тиймэрхүү янз янзын юунуудаар бол юуг нь авсан. Яг гол үзүүлэлтүүдийн хэмжилтүүдийг ингээ аваад ингээ авсан. Тэгээд яг оюутны лигт маш сайн тоглож байгаа тоглогч нар бол бас нэлээд ирсэн харагдчихлээ. Одоо жишээлбэл Нэтөвний 2 3 яг гол тоглогчид за Отисимс 2 3 гол тоглогчид энэ төр ирсэн. Тамирчин нэрээ өгч байна. Чам тэр том юм байна уу? Баггүй нөө. Ер нь бол 60 хэд гэсэн үү? Эмэгтэй л 60 хэдэн тоглогч нэрээ өгсөн. Гэхдээ бэлтгэлд бол нэг 20-д тоглогч хамрагдсан. Тэгэхээр бол бэлтгэлд ирээгүй. Одоо жишээлбэл Мосинема ирээгүй бэлтгэлд. За тэгээд Бичигмаа бас ирээгүй. Тэгэхээр эдгээр тоглогч чинь бол угаасаа драфтад нэрээ өгсөн байгаа даа шүү дээ. Нэрээ татчихаагүй л болов. Гэхдээ хідэн тоглогч нэрээ татсан бай гэсэн чинь нэрээ ингэсэн шүү. Өмнөх жилүүдэд бол амар олон тоглогч өгдөг, 100 хэдэн тоглогч өгдөг. Тэгээ яг хугацаа нь болохоор бараг 30-40-өөр ингээ нэрээ татаа авчдаг. Энтерсэн чинь өчигдөр чуугаас сонссон чинь чуу бол эмэгтэй 1, эрэгтэй 5 тоглогч нэрээ татсан гэж. Тэр амар цөөхөн тоглогч нэрээ татчихна гэхэр чинь одоо бол нөгөө сэтгэлийн хөдөл мөдлөөр шууд драфтд нэр мэрээ өгдөг бүр болцсон яг л зорилготой нэр өгдөг. Магадгүй дээдлэгт сонгогдоод оролцдоггүй маа гэхэд тэнцэж хөгжлийн лиг гэ бас нэг амар лиг байдаг шүү дээ тий. Хангалттай тэнд хөгжиж байгаа байхгүй. Нэрээ өгөхгүй л тийшээ хөгжлийн лигээр орж болохгүй. Тэгэхээр ч бас Тийм. хамгийн чухал юм байна шүү дээ. Драфт бол хамгийн чухал. Өөсөө би чинь юу асуух ч. Хідэн тоглож авах үлээ энэ ч одоо эмэгтэйгээс. Ер нь бол эрэгтэй эмэгтэй яг нэг тойргол юм. Тэгэхээр эмэгтэй 6 тоглогч, эрэгтэй 10 тоглогч драфт. Нийт 16 тоглогч гарч. Нэг л тоглож авах юм. Нэг бол нэг л тоглож юм. Хооч 2 байцсан тийм. Тэгээд ингэн одоо жишээлбэл нөө хөгжлийн лигийн багууд энэ төр шүү дээ тий. Тэд нар ч юм бол драфтад оролцохгүй байгаа шүү тий. Тэнгүү тэд нар шууд эренгүүтээ драфт үзэж сууж хагаад харж байгаа сайн боломжтой тоглогч нар нь драфтлагдахгүй байх юм бол тэгээд альч баг авахгүй байх юм бол газ чи гэрээч бол гэл одоо нэг 10 тоглогч драфтлагдлаа дууслаа үлдсэн драфтын тоглогч нар драфт нэр өгсөн тоглогчд бол бүгд опен болж байгаа байхгүй. Ямар ч үгтэй гэрээх боломжтой болчих. Дээшээ доош хамаг. Тэнгүүд өнгөрсөн жилүүдээс одоо ингээд харах юм бол одоо майнерс одоо болтол минуттай тоглож байгаа манай Батэрдэн дүү маань нэ тэ. Тэнгүүд драфтад сонгогдоогүй. Тэр чинь баг 20 тоглогч авсан драфтад сонгогдоогүй ч лөө. Тийш үү. Тэгээ драфтын дараад нь шууд гэрээ хийсэн тийм. Тэнгүүд драфтын дараа шууд ханар өөрөө харцсан болохоор давхиж гэрээ хийгээд. Тэнгүүд одоо магадгүй урдуурм сонгогдсон залуучууд одоо хөгжлийн лиг ч гэдэг юм уу те эсвэл бүр хөгжлийн лигтэй ч байхгүй ч гэдэг юм уу те ингээ явж хахад нөхөр бол дээдлэгт стил минуттай явж шүү дээ. Тэ тэгэхэр чи бас тийм боломжууд бол байгаа. Тэгээ эмэгтэй амар сонирхол татчихээн. Эмэгтэй драфт бол би бол за нэгээр Бичигмаа юм уу нэмцэг ухааны юм ярьжсэн чинь одоо ингээ Анунгоо ороод ирлээ. Дээрээс нь Итүгний тэр ямар гоё атлет би одоо нэрээ бас мартчихлаа. Уг нь амар тогтоож мөгтөөгөл байсан. Нүдний шилт юм уу? Нүдний шилт. Мөнгө ундаг уу? Мөнгө ундаг тийм. Ямар гоё атлет би маань одоо бараа тийм бүр үн чанга манга би тэрээс. Бид нар ч юм бол ихэнх нь ядчлал 2 жил оюутны лиг тоглолцсон хүмүүс орж ирж байгаа тий. Тийм ер нь л тийм. Анунгоос бүссэн. Анунгоо ч 17 тоо гэсэн тийм үү? Анунгоо бол 10 жилээс төгсөв ба. Тэгэхээр яаж ин ер нь тэр бэлтгэлд хамрагдж байгаа энэ тренд ер нь харьцуултыг харахаар ямар байна? Бие өвчний ялгаа асууж байна уу? Биш ерөнхийдөө л одоо ур чадвар бие өвч одоо драфт сонгогдох магадлалыг асууж байхгүй бэ. Ер нь одоо их нартайгаа харьцуулбал Анунгоо юу? Тий. Анунгоо бол угаасаа л дээгүүр сонгогдно. Тийм үү? Тий. Яагаад тэгэхээр угаасаа хөгжил байгаа тэр хүч. Дээрээс нь баядаахын дөрөвнөөс хойш одоо подкаст эхлээс хойш ярьж байгаа хамгийн гол зүйл нь хандлага гэдэг юм бол тэр хүүхдүүд үнэхээр гоё харагдаж байгаа. Тэгэхээр яг тэрийг амар гоё авч яваасаа л гэж бодож байна. Хандлага нь амар гоё. Тэгээд дээрээс нэг юм сагсандаа яг бүх юмаа зориулж байгаа тэр нь бол тэгэл одоо жишээлбэл тэр сая 40
6-аар дууссан тоглолтын дээр 42 оноо. биш шүү лээ. 61 50 51 ч лөө тийм тоглолт. 52-51-ээр дууссан тоглолтын дээр 42 оноо авцсан ч гэх шиг тий. Өдөр байгаа хгүй. Тэгээ алаанд тоглолтын дээр тийм тоноо авсан гэж. Тэгэхээр чи манайхан ч нөгөө стат хөхөөрөө яадаг үлээ тий. Үнэхээр 50 оноо хожицсан зөрүүтэй хожицсан тоглолт моголтон дээр 60 мараа 70 мал оноо авцсан гол зураа яваад байдаг хэвчээ. Тэгэхээр чинь шал өөр багтах хгүй. Тэгэхээр бол анангоо бол би бол бараг магадгүй эхний 3 бат гэж бодож байна. Хэрвээ эхний 3-т сонгогддгүй маа гэж бодоход бол цаанчаа Amazon-с хамгийн сүүл сонгоно штэ. Уртлын 5 баг нь авахгүй бол Amazon-с дахиад хоп гэж авчин зэ. Тэгэл Amazon-с дахиад нөгөө хөлтөд чинь багаас нь бэлдээл дахиад одоо бобо тэ жижиг болроо ч гэдэг юм уу те. Тэгээ хулан ариук ч гэдэг юм уу. Эдрийн нэг болгол гараад ир. Одоо тэг хүмүүсийн Эмэгтэй драфт бол надад үнэхээр сонирхолтой санагдаж байна. Яаж яах яг 6 тоглогч яах болохоор одоо багууд амар сайн ажиллаж чадах юм бол одоо тэргүй нөөц амар эхний 6-ад бол бичигмаа. Ням цэцэг. За Анонго. Мөнгө ундаг. За тэгэнгүүт би бол магадгүй холбогчгүй баг бол Отисын цэцэн бэлгийг авах гэж бодож байна. За Жижиг амар хурдан заяа. За тэгээд за одоо нэг тоглогч. дахиад нэг тоглогч оо. Дахиад нэг тоглогч тэгвэл би бол штэ тий. Саяны тэр тоглогчийг аав нөгөө нэг Сонголт хийжсэн нь. тий ингэсэн хөлөө ингээд татцсан байсан. Энэ аль сургуулийн юм? Би харин тэр мөрийг асууж чадаагүй. мэдээлэл. Зүгээр л яг драфт дээр л харсан тэгэнгүүт амар гоё юм. Урт мөчтэй, материалтай. Тэгээ дээрэс нь ингээ гүйлт мүлтэн юмнууд нь болохоор юм. Айгуу тийм тачгүй. Тэг гүйлт мүлттэй. Тэгэхээр ер нь бол амар хөвчгөр харагдаад байгаа хгүй. Магадгүй зүгээр Amazon ship-ийг өгөхөд 6-аар тэр тоглогчийг авцсан байхад бол хэдэн жилийн дараа болол тээ. А тэгээ дээрэс нь бас гоё юм байгаа нөгөө эмэгтэй болиулын дээдлэгт тоглодог тоглогч моглогч драфт нэрээ өгсөн. Тэгээ драфтын бэлтгэл тамагт авчлаа. Оо. Нэр тэрийг асуух гэсэн. Тийм. Тэнгүүд тэр чинь одоо 20 хэдтэй муу да бас тий. Тэнгүүд чинь бас яг жоохон оройтчихж байгаа шүү дээ. Уг нь бол тий. Тэгэхэд л тэгэл нөхөр бол үзэл алтнаалгдсан орчиж байгаа байхгүй. Тэр бол бас амар гоё л. Тэр мөнгө ундах чинь бол үнэхээр бас атлет юм байлээ шүү. Тэр баг рекорд хийсэн баха тэр дээш үсэр цогтөг. Ер нь бол нэг шар доогуур л үзэлцээд байсан чинь тэр нөхөр чинь дээдлийн улааны хамаа авчихлаа шүү дээ. Тийм бага. За драфт тийм их байна. За бас нэг юу нэ e-спорт холбоотой нэг мэдээлэл байгаа лөө. Тэ. E-спорт day яг үү? Нэг шинэ гоё нөгөө e-спорт. Одоо ер нь e-спорт чинь Монгол дэрсэн да. Ярээ. Одоо энэ Монголзоос болоод ерөнхийдөө буцаад ирчийг авчлаа шүү дээ, тий. Маа нөгөө PJ Academy нөгөө хүүхдүүдийн маа найз эцэгчүүдийн зөвлөлийн дарга эцэгчүүдийн зөвлөлийн дарга Ашаа маань бас ийм гоё Баян Монгол хорооллын уртталт нь гэдэг нь Paradise Plaza гэдэг чинь тэрний 7 давхрт яг юм e-спортын бүр юм том танхим дандаа VIP ингэж нөгөө нэг аюул гоё тохиолцсон бүр зургнуудын бичлэгийг л харсан. Үнэхээр гоё дан юм VIP хийсэн байсан тий. Бүр жинхэнэ нөгөө сэтгэл гаргаж хийн гэдэг шиг л засвар масвар амар гоё хийсэн байлээ. Тэгэхээр Paradise Plaza-гийн 7 давхрт бас очиж 7 давхрт бэлтгэл хий да. Очиж хий гიშгэрээ. Стив очсон энэ төр. Тэ. Стив аа. Анкл Стив очсон бас. Стив гэдэг. Тэр Анкл Стив болчихсон нэрээ. Тийм гоё юм найзтай бас баяр хүргэе те. Амжилт. Амжилт хүсье те. Тэгээ манайх очиж шүүслүүлээрээ. Хөдлөлтс очив. За тэгээд хэдүүлээ буцаад зочлогоо ороход одоо нэг бүр хилэн дээр ихлээс хойш гэдэг юм уу асуумар санагдаал ингээл захтнаа байсан. Нөгөө 3 тгээс эргээ ирсэн. Тэ? Яа тэр бас аим шүү дээ. Би ч одоо яг нөгөө эсрэг талд нэсэн. Тэгэл нөгөө нэг эпс дээрээс шүү дээ би чинь тэгэл ер нь бол яг эпс талдаа бол тэр чи амар хүнд цогт авч байгаа хгүй 3 тгээс эргэж ирүүлнэ гэж. Тэнгүүт нөгөө талдаа яг ямар мэдрэмж байсан юм бэ? За та бараг байлжлаа доо ч гэдэг юм уу те. Ер нь энэ жил бол худлаа боллоо доо тэр гэсэн бодцсон явжсэн чинь гуссараа байгаа нэг нэгээр мэрсэрээ байгаад 4-3 хажаа дуусчлаа шүү дээ. Яа тэр мэдрэмж ямар байсан? Тэр бол шүү дээ ялахгүй шүү дээ. Бид нар чинь тэр жил чинь нөгөө урагшаа яв тоглоод тэр нөгөө цувралынх нь нөгөө 3 хажигдaltaд тэр чинь би бас нөгөө
дагаад явсан чинь сабирдим билээ. Юу тоглох Монголох тийм. Тэр олон хоног тэр халуун газар чинь бүр тэгээд ер нь бол зүгээр маа нэг хоцчих юм бол эргэчэндээ гэдгийг бол угаасаа л мэдчихлээ. Тэгээд тэр Сүхбаатарын нэг 3 оноо шидэлтэй. Тэгээд ер нь ихтгэл алцгаа бол за угаасаа одоо ингээд явчихна. Тэр нөгөө манай огийн хэсгээр манай нөгөө дүү чи айгуу гоё урцалж өгдөг шүү дээ. Тэгэл тэр нь би ч угаасаа ингээд багийнхныгаа сайн таглаараа тэр тэгээд ингээд шүү ч гэх юм уу би ердөөсөө тийм харьцаа үүсгэв. Юу вэ? Яасан? Давгүй юу? Өнөөдөр яахаар байна? Магаар хөлмөлчин зүгээр үү? Би нэг айгүй юу. Тиймэрхүү л юм яриад. Тэгээд ачгаа хаашаа тэгээ уус нь яасан хөөе хаа гэдэг нэг тиймэрхүү юм ярихаас танаа өнөөдөр хожноо яануу хийнүү өсөд чинь нэг талбайтар гарч байгаа хоёр талын бүх хүмүүс л очихчл гарч байгаа юм чи тэ. Тэгэл тэр тоглолтууд бас амар шүү те. Юу пенал мэн бол. амар. Юус тэгэл хожоод тэгэл дуусаал. 6 дахь тоглолт амар те. Тэр 2 дугаар харсан 3 дугаар үдээр бүр бүх юм бүр оронгороо ирдэг тэр нэг. Бараг 10 оноо илүү байсан аа. Нэг хэдхэн минутын дотор буцаад 10 оноо дор нь орчих. Тэр ч ерөөсөө тэр Весли бол бүр бараг авсан газараас шидсэн. Бараг шидэл нэг яж хат дандаа ингэж торонд гэж биш зүгээр ингэж яг колцоо ингэж гэж ороод яа. Тэр бас амар шүү. Тэгэл тэнцэж аим хүн цохилт аавал байж хахад дараа нь бодоход их тийм тоглолт ингээд үзэх ямар байдаг бол өөрснөө ингээд үзэх ямар байдаг болмол гэл ингээд бодсон чинь сүүлд баг хальт авахаа алтлаа шүү дээ нөгөө өгслийн лиг дээр 23 оноор хожигдж байгаад гинт эргэж ирэл 4-4 тайцсан шүү дээ. Ер нь баг тийм л мэдрэмж байсан болов ухааны нэг багцаалтаж ойртуулж энэ хавцаал байсан болов даа л гэж бод. Ер нь 3-0 болцсон байж хахад итгэл алдарсан уу? Гүүг ер нь би багийнхаа хөлтөд хийж итгэл алдж үзэж байгаа. Яг зөв нэг энэ тэнтэй легоноор ирэхлээр легонорт айгүй итгэл алдарч үзчихсэн. Хүүхдүүдтэй бол одоо манай мөнгөчдөр тулсан газар энэ уртлын цуврал дээр чинь мөнгөчдөр янслаа шүү дээ. Яа тийм. Эвсиг тэр хэд 3-4 шийдчихдэг дугаараас. Тэр чинь нэг юм хэлсэн ч тэр хэлээгүй шүү дээ. Тэгээд ингэж яал хийцэн ч гэсэн тийм ямарч тийм баяр байсгал байхгүй. Тэгээд ингээл амар шидэж шүү бас. чинь 7 дахь тоглолтын дээр болов. Тийм мэдчих чинь. Амар хийсэн шүү дээ. Тэр мөчөдөр тэр 3-4 шидэлтүүд яг тэр чухал үед бүр тэр нэг рилсээс шүү дээ кадрыг эсрэг шиддэг. Тэр амар шүү дээ. Тэр Монгол төв шидэлт. үргэж харснаа яг тэр яаж яг тэр эдит хийсэн залууч гэсэн ямар ч гоё удаа шүү. Тэр хэн байсан бэ? Дизи юу? Дизигээр хэлсэн. Дизил бах та бодлоо Монгол тэр. Тэр рэмер тий. Яваа л байгаа л байгаа. Яг ингээд Нөгөө тийм сунаал яваа. Тэр өнгөрсөн жилийн цуврал дээр чинь бас нэг тоглолтын дээр яг нэг бөмбөг ингээд хинийч биш бөмбөг ингээд алтраад ингээд явжсэн чинь чөдрөө авангуудаа эргэж хараал унаал яг гамбагийн өдөөс унаал гараас нь бөмбөг гараал 24 дуусаал тэгсэн чинь бөмбөг нь ороод тэр бүр ингээд бүр шал өөрөлгаач сэргээгээч байгаа. Тэгэл бодож ирсэн яа за саяын давталгоо заадаж 24-нд дууссан те эсвэл саяын нэг 50-50% бөмбөгийг манайхантар авцсан мэтэр байсан бол шал өөр байхаас юм даа л гэж яг бодоол гэжсэн. Яг тэгэл тэрнээс ингээл бүх юм буцаал нөгөө тал руу эргэл авчиж байгаа. Тэр чухал нэг эвгүй моментуудын шийдэлтүүд бас зөвүүн шүү. Тэгээд яг энэ яг тийм момент байна. Тийм моментн дээр би хийн минь гэж бодвол шидээггүй л ахaltaа. Зүгээр л момент нь өөрөө тэгж явж байгаа л тэр тоглогч өөрийнхөө өгдлийг амар гоё илүү ингээ ашиглаж байгаа байхгүй. Тэг үсрэлттэй. Зүгээр өмбөг аавангууд угаасаа 24 дуусч байгаа юм шийдсэн л юм хийж чааш те. Сап гэж эргэж хараад тогтж байгаа шиг тэгэхэд тэгэл бас л чөдрөө гоё. Надаа бол хамгийн их таалагддаг нэгтэр байна. Нэгтэр бол зүгээр л бокс чанаар бол ингээд баг баг 12 баг ингээд дайраад нүдэд идэг тийм дууч шиг тий. Тэгээд хүний яг ингээд ойрхон байгаа хүн аяга гоё шүү дээ. Тийм илүү дуу тийм байхгүй. Орохон хүн чанар аяга манд үзэл.
Тэгээ нөгөө хизээш нөгөө тэмцэх чанар алдахгүй. Ямар ч ингэ. Энэ нөгөө электрик чинь анх электрик чинь скватерт байсан шүү дээ. Скватер гэж. Би нөгөө манай зааланд скватертаа тоглоод. Яг электрик миний уур дээр ял ингээл шүрмсэн электрик нэг онцлог сониг шүрмсэн татаад тийм. Тэгээ яг унаал ингээл хөөж байгаа хөөхгүй. Ингээл амар байсан. Би өөр яараа гэл ингээл очиод би барьж ингээл барьж авсан хөөхгүй. Тэгэхэд ингээл өөр ингээл амар чангарч байгаа юм. Тэгэл юм чирээл ягаал авуулаад. Тэгээд чи өөр хэрэм би ч өөрөө бас нэг тамирч байсан хөл тэр хэмжээний ингээд яхад биш үү? Дахиж юм тоодын Монголыг ч гэдэм үү тийм бодлооч ирэхгүй шүү дээ. Дайгнаад. Тэр удаачгүй гарт нэг харч тоолцсон зохиж юу? Энийг бол аацаач яваа тэнэг хацсан юм. Яг миний өмнө юмчээ. Энд яадаг нөхрөө. Бөө тэгэл тэр ууч хамгаалах юм тэр яан зан золох юм. Тэгэл бүр ингээл энэ хүүхэд манаа гэхүүт. Тэгэл би тэр жил нь яриад очижсэн. Бодоо гол ер нь хүмүүсээ бол яг өөр хайгаад явж байгаа л олоод ер нь бол ийм бэ. Тэр хоёр өөр баг тоглож байхад тэр зааланд буйдаах сууж байгаа бол ер нь хин нэг ажиглаа л байж байгаа юм ер нь. Тэ? Энэ яг манай талын гар мөн шүү гэл. Хараад яг эхлээд нэг хүнийг хараад байгаа хөх тэ. Цэвэр дээр чиг ажиглаа л байж байгаа. Шок гэлээ. Ер нь баг дотроо өөр багийнхныг харах юм бол тэгэл баг дотроо багийнхантайгаа ер нь ямар хандлага харилцаатай нөхөр таваараа шинбэ гэдгийг эхлээд харсны дараа тэр сайн тоглогч байна уу муу тоглогчоос илүү хамгийн түрүүнд харах юм ахвал тэрийг л хард юм байна ер нь бол тэ. Багтайгаа ер нь яадаг нөхөр баг дотроо нэг жоохон сонин гарвал тэгэл буйдах 1000 сайн байлаач тэр лөө хандахгүй юм байна л да ер нь бол. Тэг өөрийнхөө багтаа өөрийнхөө хүмүүстэйгээ яагаад байгаа. Тэрнээс тэр хүний тэр цалин мөнгө төр мөнгө ярих тэр бол бас хүний амьдрал юм чи тэр үл. Хамгийн тэр багийн одоо ер нь бол тийм байсан. Энэ жил бол тэгээгүй зүгээр. Тэр багээс хойно очиж суугаал ингээл хараалах юм бол эхлээл за энэ нөхөрнийг яагаад юм. Тэр л санаа юу тэрийг л нэг ажичих юмсан мэдчихсэн тий. Тэгээд мэдээж ингээд ойрхон контактуудаас яа штэ. Чиглэгээтэй хоорхоо хөхтэй хол нэг ярианы хадтайлмаар та тэр хөгчээр хэрэг юм бэ энэ гээл тэгдэг ч. Тэр нь яад юм бэ гэдэг. Тий. Яад юм. Ер нь нэг ахнараас нь асуучхад нэг хан гарчин л да. Тий. Тэ багцаа. Айгуу шоучин тэгэл одоо энэ нэрийн хэлээч яг нэг банд байгаа шүү дээ. Айгуу од болж исэн. Тэгэл би тэр хөгтөй бэлтгэл дээр авчираад улж исэн гоё байсан. Тэгэл тэр яадаг хөхлөөр ер нь айгуу тийм чадвар айгуу сайтай хөхтөөс тий. Тэгэл би за энэ дими юм байна гэл. Яасан гэсэн чинь манай хинтэй ачглаа хүүхдийн зуугийн тэнд 2 удаа нэлээд сохтуу халамжууд таарсан гинлээ. Тэгээд яг гинлээ гэдэг үг чинь бас бүхлөтөн хүний дүгнэх хэвчээ шүү дээ. Тэгээд 2-3 удаа би яг тэнд байж нэг яваад очиж байгаа бүр ажиллаад гал гэрээсээ гадаг гэж чад. Нэрээ тэр хүүхд байж чинь. Тэгээд би яг өөрийгөө харуулаач. Тэгээд за. Тэгээд тэр хүүхдийг би аваагүй. Одоо тэгээд тэр хүүхд тэр үед бол аюу мундаг юутайсан Монголд. Одоо бол нэг тийм одоо хаан тоглож байгаа юм чи бүүмэд. Заавар бодлого уцлаа хийм байж болох уу гэдэг. Харин би яг ярьж байсан олохоор хайгаа. Бодоос. Тэгэхээр тэр нөгөө хүмүүжил нөгөө юу ч аюу чухал та. Эрдмийн номноос хүний ном гэдэг. Эрдмийн номыг яг ингээд тангад ном шиг чийжлэхэд л тийм байдаг биш шүү гэдэг. Хүний номыг чийжлэн судлана гэдэг бол бас насаараа л суралцах хэрэгтэй шүү. Одоо ингээл бодол ангууд нэр дандаа л нэг хүмүүжлийн дэлхий аваргууд байж шүү те. Эрдэнэ далайн антер гэж юм гээл те. Бас л маа далаач юм бол жинхэнэ гоё штэ. Би далайг чи анхад л ер нь л бас л ингээл дэк байжсэн ч гэсэн ингээл далайг. Тэгсэн л байгаа байхгүй. Хүний хөвд одоо амарч судлалаа. Одоо энэ манай энэ дүлгөөн биш штэ. Инх цагтын дүлгөөн. Дүлгөөн чинь арангаа тоглож явахт л би өстө хүүхэд нь ямар гоё юм бэ? Ямар мундаг залуу вэ? Тэгэл ингээд цагчныхаа хувьд манад ирэх нь бас хэрэгтэй л байна. Гэхдээ бас манай хүүхдүүд төлгөөний энэ нэг бие авч яваа одоо хүмүүс төлөвлөлт болж байгаа. Энэ зан чанарууд нь манай ах төлөвчүүл жоохон ч гэсэн аваад төлөвчүүл. Төлгөөнийг би багт 4 жил үжигсэн шүү. Тэгээд нөгөө гэрээтэй байсан мэс ингээд тэгээд
Нэг яагаад ах дээр одоо цаг нас ахаа гэлээ тэр чинь ажиллах боллоо шүү дээ. Одоо яг энэ зүр танд яг гой бодогдож байгаа тийм гой фаны түүх мөх байна уу? Хөгжилтэй одоо яг манай цэвэрлэгийн хийгшгэлтүүд шиг ч юм уу те. Бас нэг гой баг дотор ч байсан нэг тийм болсон те. Тийм байвал гой хуваалцаж. Одоо манай найз хамгийн сүүлдэгт чинь гав ганцаараа тахиж цацаал шагаа гიშгэл гараад ирж байгаа шүү дээ. Хийгшгэлт найз. Энийг харсан уу гэлээ? Яа маань амар ирсэн. Миний харсан уу гэдэг. Тэ гав ганцаараа шүү дээ хамгийн амар нь. Амар те. Тэгээд Ер нь тэгтээ зүгээр баг дотор нэг тиймэрхүү гоё түүхүүд байдаг да. Одоо тэгэл та одоо цензурдэл одоо аяг бол зарим нь ярихгүй л ахал та. Бага гэхдээ ярихгүй. тийм юм. Ийгүй юу. Айгу. Аа. Бидагаас л тийм асуух гол одоо эвгүй санагдал. Харин одоо багаас нь байсан багийн хүүхдүүд байгаа шүү дээ. Бас гарч орж байгаа хүүхдүүд байгаа тий. Тэр гарч явж байгаа хүүхдүүдэд бас яадаг вэ? Танд ямар санагддаг вэ? Дүүстэй тэгэл угаасаа тэгэл хүний зарчим 2 сална тэгэл зүгээр баярлалаа зүүр шахантуу санаатаа хөгжүүлээрээ тэгэл энэ тэнд одоо тэгэл эсрэг байгаас тоглохлоо энийг юм ингээд эсэ хэвээрээ энэ та тий энийгээ засчихгүй багтаач гэдэг юм уу. Тэгэд өөрөө одоо 2 оноо жаахан бол тэгэл хамгийн илэмсгэл байж тээ тий. Миний манай дээрээс тодорхой хэмжээс жоохон байсан хүүхэд шүү дээ. Энд тэнд таарна хүндэлтэй одоо манай ахт байсан бүх хүүхдүүд л хүндэлтэй шүү. Санаахаа юу анахаа. Наад чинь бол таны хариулт бодоод хариулдаг юм болохоор нөгөө хүмүүс өөрснөө ингээд хөгжөөд ингээд явж байгаа шүү дээ. А тэгэнгүүт та яг яалтчгүй шийдвэр гаргах болол үнээр хайртай тоглогч багаасаа хасах болдог ч юм уу. Ер нь бол багаас хүн хасна гэдэг чинь хамгийн хэцүү шийдвэр шүү дээ тий. Тэгээ дээрээс нь олон жил болцсон тоглогчдоо ч гэдэг юм уу. Ер нь асуух гэдэг явж ойлгочлоо. Ер нь бол тийм болсон шүү дээ Сүхбат дээр. Сүхбатыг л ярих гэдэг шүү дээ. Агуугүй зүгээр ер нь Сүхбат зүгээр миний яваад өстой одоо баргалжлаа та юу гэх юм. Тийм хөөхт шүү дээ. Тэгээд яг нөгөө Сүхбат чинь ингээд та данзаарсан мэт сагсныхаа хувьд ингээд сүүлийн 2 жилийн бүр MVP төвшөнд яригдж байгаад яаж унлаа те. Тэгээд ингээд өдөөс ингээд боолж өгдөг. Тэгээ би бодоод тасахгүй нэг өдөр ингээд бодож Сүхбат өдөөсөө нэг мэржлэг хараар металлаас эхэлсэн. Тэгээд металл даал байгаад байдаг. Өөр багт очлоо уур амьслын яг ямар байдгийг мэдэх ёстой ч юм уу залуу ёстой ч гэдэг юм. Тэгээд сая дараа тураад ингээд яасан чинь нөгөө багаас чинь надад бас нэг манайхын нөгөө ин хамрыг авахгүй л яах. Тэгээд Сүхбатыг өгч штэ гэл. Тэгээд тэр шийдвэр жоо хэцүүнэчүүлсэн. Тэгээд тамжтай ярьж байгаа л за. Наа төвхтэй чинь тэгээд нөгөө Сүхбатын чинь гэрээ бас нөгөө би ч одоо нөгөө бас ингээл амьдралын байгаа жоохон гэл. Нөгөө нэг байр өгөөд 3 жилийн гэрээгээд модлон жил үлдэгдэл нөхгүй. Тэгээд Сүхбат металлда одоо ингээд ярих юм бол тэр Сүхбатс тухай үед мэдээгүй. Сүхбат металлда байх юм бол авсан байрныхаа үлдэгдлийг төлөөл тэгээд тоглож ийн гэсэн үг шүү дээ. Мөнгө авцсан юм чинь. Сүхбат бид нар дахиад ингээд уншуулч юм уу янз бүрийн хэлбэрийн ингээд илүүтэй гарсан тийм өнгөч манай багт байхгүй, өөх боломж байхгүй. Сүхбатыг ингээд яах юм бэ? Би нөгөө талдаа Сүхбатыг хоцсон. Ингээ Монголиас руу ингээд очих юм байна. Очих юм бол Сүхбатаа чи тодорхой хэмжээнд цалин авах хэрэгтэй. Сүхбат угаасаа тэрийг надаар хэлүүлдэггүй өөрөө ажиллаж тэмдэглэхэд өгөх байхгүй. Тэгээд ер нь бол тэр цаатнаа бас тэнцээс металлда тоглосон бол металлдаа л байна. Тэгээд нөгөө битэрийн гэрээний дүн энэ жилээ дуусуулаад гэхдээ тийш явуулаад ингэдэг нь тэнцээс бас тодорхой хэмжээний бас цалин мөлөө аваад сандралхууд нь өгч үзсэн. Ер нь бас тиймэрхүү юмнууд болсон шүү дээ. Тэрнээс хүмүүс ойлгохгүй тэгээд Сүхбатын тэр нөгөө талд нь одоо жишээ нь одоо би энэ жил хэд л одоо Сүхбаттай ярилцсан шүү дээ. Одоо ч юм уу тэгээд өөрөө яг хүүхэд нь өөрөө яг яах юм бэ? Тэрээс миний астаа онхон хайлттай хүүхдүүд л яг тэрний төр дотор зүрх нь бол амар шүү дээ. Хизээч ядагдахгүй ална гэдэг нэг жоохон зүрх байгаад байгаа. Тэрийгээ бас нэг өөр баг дээр очиод өөрийгөө нээж чадахгүйсараа тэгээд унтсан хүмүүс байдаг шүү дээ. Тэг жоончгүйтэй гэж лаагаад байна. Тэрнээс
бусдаар бол ингээл бид хоёрын боддог яагаад гэх юм. Тэгээд бас санхүүгийн талдаа бас шийдтэй л Хийдэл хэрэгтэй. Хийдэж явах уу тэгээс хотод хэрэгтэй. Миний хувьд бол тэгээд энэ хамрыг аваад тэгээд ингээл. Тэгээд угаасаа тэр нөгөө байрны үлдэгдэл мүлдэглээ тэгэл угаасаа дуусгаад ярьчих юм шүү дээ. Тэгээд Монгол эс тийм. Түүлээс гоё хүүгээ бодсон шийдвэр гаргасан байна шүү дээ. Ер нь бол гоё байна. За тэгэд ер нь бол цаг бол төгссөн. За Үгүй тэгээд явах гэдэг. Тий, Раймаяви. Тэгээд сүүлийн мөчөө гоё зочиндоо үлдээе. Тэгээд өндөрлүүлээ болж гинөө. Миний хоёр найз ингээл санаа хардгийг над руу. За ингэж байгаа. Металлыг үүсгэн байгуулагч багийн амин сүнс буйдаах. Маш олон жил сагсан бөмбөгт хөрөнгө оруулсан буянтайх. 3 жил дараалан Монголын сагсан бөмбөгийн оройд нь тулалдсан гандан бууршгүй эрч хүч бүхэн түүний багтан цуглалдсан. Энэ хүн байгаагүй бол металл гэдэг баг анханасаа байхгүй, эрлэх хөвгүүд нь талбай дээр хинтээж тулгаас айхгүй. Яа амар орж иж миний найз чи айхгүй гэдэг. Тэгээд ер нь бол маш гоё дугаар боллоо гэж би хувьдаа бодож байна. Ягаад тэгэхээр ингээд ярьсан зүйлүүдийг ингээд сонсоод сууж байхад алааны хөлс гараал те ингээд гоё мэдрэмж төрөөл ингээд нэг тийм тухайн цагуудаар нь хамт ингээд аялал баг ингээд буйдаахтай хамт хүүхдүүдийн хүргэж өгөөл ингээл буцааж аваад тэнд очиж нэг айлч хоол хийгээл те нөгөө нэг 4 өрөө байранда бөөндөө нэг бужигналтаж хоол хийгээл те чи тийг энэ хэний юу пүүз нааша цаашаа адэргээл те амар деталь төсөөлөл сууж ялаа шүү гэж одоо. Тэгээ маш гоё дугаар боллоо гэж бодож байна. Тэгээд металлын хөгжөөний юмшигтээс гадна ер нь зүгээр сагсан хүмүүс сонирч бүх хүмүүс л баг буйдаахыг оруулаасаа гэж хүсэж исэн болов гэж бодож байна. Тэгээд зүгээр цаг хугацааны хувьд бол угаасаа тэгэл эргээл дээдлийг рүүгээ металл бол ороод ирэх байх. Ягаад тэгэхээр тэтэ тэргүй багийн засаглал бол ерөнхийдөө унаагүй байгаа. Зүгээр нэг жилийн нэг юм одоо нэг хідэн юмнууд ингээд давхцчих. Одоо жишээлбэл инх байс болон за тэгэнгүүт саруул эрдэнэ за тэгэнгүүт абуу гэдэг нэг импорт за тэгэнгүүт дахиад нэг Брэдфорд гэдэг нэг импорт тэгэнгүүт тэр уг нь ер нь баг тэр байжсэн чи зүгээрээс юм уу те тэгэнгүүт тэрийгэ буцаагаад жижигийг аваад ирсэн чинь нөгөө жижиг нь бас гимтэлтэй ирдэгч гэдэг юм уу те тэгэнгүүт нөгөө абууга буцаагаад нэг өндөр шар нөхөр аваад ирсэн чинь нөгөөг маань жуулч ирдэг. Яг уу ер нь бол минут өгөх юм бол манай далаач тийм стат хийх гээд байгаа байхгүй юу ер нь бол те гэдэг ч юм уу ингээд нэг маш олон боломжгүй юмнууд ингээд нэг жил ингээд давхцсан болохоор л доошоо унцж байгаа болохоос биш нэг амар тэгж нэг фейлдээл учиргүй тэгж мэгээд тэгээ дээрэс нөгөө нэг хідэн коуч нарын ойр ойрхон халаас илгээнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр яг би бол зүгээр угаасаа л ерхитэн жил одоо ирэх жил магадгүй хөгжлийн лигийн өрсөлдөөн ямар ах юм те. Тэнгүүд тэрнээс ингээл эргэл ороод ирнэ л гэж бодож байгаа байхгүй. Уу яг тэгээд ямар ч төвшин цагс тоглоход би нөгөө бизнес хийхгүй байгаа шүү гэдэг байгаа чинь л тийм байна. Ямар ч төвшөнд би бол тэгээл тэнд тэгээд хүүхдүүдтэйгээ ингээл хөгжөөл дэш явал одоо бас нөгөө лавгатагаа нөгөө буцаад хайлаа ягаал хэдэн хүүхдүүд бас жоохон бэлдээ сая нуусаа аврагт хоёр насны хүүхдүүд оруулаад яваад байгаа. Тэгээд дээрээсээ ингээл харж байгаа л бас нэг хэдэн хүүхдүүд бэлдэндээ явандаа тийм нэг 5 жилийн дараа 6 жилийн дараа дэшээ орж ирээд тоглолцохоор хэдэн хүүхдүүд бэлдээл явж байгаа шүү дээ. Одоо ч бас нөгөө хүүхдүүдийг бэлтгэхийн тулд бас айгүй их асуудалтай хуучиж юм бол тийм байгаа гоё юмсан. Одоо ч нөгөө заавал сургуулиуд нь хариалагдахгүй тулд одоо тэтгэлэг мэтгэлийг багаас өгдөг ч юм уу тиймэрхүү системтэй суулгах гал явж байгаа. За тэгээд подкастын маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн ахтаа маш их баярлалаа. Тэгээ гурван дүүтэйгээ яг гоё нэг нөгөө сайхан ярилцлаа гэж бодож байна. Тэгээд подкаст маань энэ түрээд өндөрлж яана үзэгчтэй. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Эвентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Эвентлэгч Men's Cave Barbershop. Итэрлиг чанараар Asahi. Эвентлэгч 24/7 идэх майргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч хүссэн хүүзээ Cool Kicks.
хамтран ажиллагч Тод Гэлэлц KG Sport